SV подкастын 2 дугаар эхлэлийн 28 дахь дугаар. Тэгээ энэ удаагийн дугаарын зочдоор WhatsApp-ын залуучууд хүрэлцэн ирсэн байна. Хоёр зочинтой дугаараас хийгээгүй нэлээд утсан байна. Ямар гоё юм бэ юм. Гоё олуулаа байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Яг ингээл нэг зочин урчаал өөдөөдөөс араа юм яриад байдаг байсан бол энэ удаад хоёр залуу оролцож байна. За, ирсэн баярлаа. За, өрсөнд баярлаа. Баярлаа. Зөндөө болсон да. Бөхөө гэдэг хүн надад зөндөө жил гойлгож байгаад мөрлөө. Тэгээ жилийн дойрог дээр ирлээ. Тэгээд одоо бас өөрийгөө орхосоо гэж бодсон юм шиг байна. За, өслөө. За юу тойлтоос нэг манай нэг ганц нэг дугаар мугаарыг үзчихсэн үү юу? Үз. Баярлалаа. Тэгээд ялангуяа яг саяны өмнө цацгсан дугаар бол. Тэгээд яг саяны өмнөх яг энэ өмнөх дугаар дээр нэг бөө оролцож байсан шиг. Манай дүү нөгөө нэг одоо YouTube руу оролцож байна. Дуучид сэтгэл судлаач. Сэтгэл судлаач. За тэгээд өмгөөлөгч янз бүрийн хүмүүс оролцдог. Тэгээд тийм болохоор нөгөө нэг бидний ярих яриа маань бас хамаач сэдвж баригдахгүйгаа сайн ярилцээ. Тэгээд мэдээж өнөөдрийн дугаартаас нөгөө нэг жүжигчин залуучууд оролцсон болохоор илүү одоо entertainment медиа юмнууд ярьж магадгүй бах. Тэгтээ гоо чөлөөт шүү. Бас нөгөө нэг подкастын нөгөө үндсэн юм байгаад байгаа нэг жанжин шугам байгаад. За жанжин шугам ч гэсэн яг амар үний юм яриад халт байхгүй, зөв юм яриад ухаантай юм яриад халт байхгүй. Асаа сайхан өөрсдийнхөө тий. Мань гурийн яриа бас хинч талах тал байхгүй тий. Тэгээд сайхан чөлөөтэй байгаарай гэж хүсэж байна. Тэгээд бүхэн ах бол чипсэн цуглаа. Хол чипсээ залаад гэчээ. Би ч угаасаа танаа чипс нөгөө хамтарч ажилласнаас хойш орсон шүү дээ. Бааж ирсэн. Хэсэг ороод сүултээ нэхэд өг надаа. 5 төр дээр 6 төр. Тийм шүү дээ манай Амиг хэлсэн шүү дээ. Тэр чинь мөр жил гарна юм болж. Би нэг яг жилийн өмнө. Тий, жилийн өмнө ч лөө цагаас. Сайн нэг оны өмнө юугаа харж ирсэн чи. Тий, яг гарч ирсэн. Яг чи хамгийн өмнө гарч ирж мээрээ. нэг сайхан бүтэн хайрцаг задлж сайхан чипс идэж энэ одоо гоё жимснүүд идэж явсаа. Сайхан бисаа. Тий. Энэ гэрийнхэндээ бэлэг барай. Гэрийнхэнтэй тухайд бас архлаа. Энэ шүүнийхэн бүх юм заа маань нататай. Бараг тэр хүчний үлээ бараг цагаан сар бас болох гэсэн шүү. Тий. Цагаан сарын өмнө цагаан сар болох жахад тэгээд яг ингээд гэрийнхэнтэй аваач өгч бас урамтай юм байна. Оо за одоо халууч юу би ч нэг юу ярьчлаа. Юу манай өдөөс нэг мэдхгүй хүмүүс өгч магадгүй. Өөрсдөө гоё ихэл хэмцүүлж тий. За сайн бицхэндөө залуу уран бүтээлч WhatsApp-ын жүжигчин бөхөө байна. За мөн WhatsApp-ын жүжигчин Батзорг Бизи гэж тоддог. Хвчлэн Бизи гэдгээрээ хүмүүс таньнах. Алдартай. Алдартай. За ингэж эхлэе. За яагаад WhatsApp гэж нэрлсэн. Тэгээд дээрэс нь одоо хийгээд контент хийгээд хэр удаж чинь яагаад хийгээд зориод байгаа. За тэгээд дээрэс нь одоо шинэ он эхэлж байгаа юм чинь энэ онд амбицж байгаа зүйлүүдийн талаар ярилцаад ярианаас эхлэе гэж бодож байна. Тэгээ тий. За яагаад юм бэ шүү. Тий. Яагаад юм бэ шүү чи дараа их хайлаа хуугаа авчих. Тэгээ за нэрнийхээ үүсэх юмслыг яачихтай. Тэгээ би болохоор одоо анх одоо би 22 онд лээ. 22 онд тэр нэг найзынхаа төрсөн өдөрт бүр хаа байсан бүр урагшаа шанд руу очиод тэгээ буцаж байхдаа бөхөө эхлээд надад санал тавьсан байхгүй. Ойн тасалдаг. За бөхөө эхэлж надад ерөнхийдөө санал тавьсан. Тэгээд хамтарч хоёулаа нэг иймэрхүү юм хийх үү. Тэгээд хамаагүй штэ хийл та. Одоо ингээ уус ингээл төгсөөд хийх юмгүй байгаа. Тэгээд ингээд дөнгөж гарч ирсэн яг хий алыг талыг гэдэг дээрээ болцсон байгаа юм чинь тэгэл хамттай байвал гээл уус нэг юм бүтэн болно тэгээд санал тавиад ингэж энэ хүртэл ингээд WhatsApp гэдэг нэр гэж үсэж би болж хамт ингэж байгаад бол баяртай байна. 22 оноос. Хойш бас нэг ангиш тий нэг. Тэгээд төгсөөд яаж яагаад хоёлоо тэгээд яг өлсөглөн байсан шүү дээ. Одоо уран бүтээлийн өлсөглөн гэдэг шиг тийм байсан. Тэгээд ер нь бол бөхөө анхдагч. Би дагагдсан гэсэн юм. Өлсөлгч. Энэ гэхдээ юу л та манай WhatsApp бол аим гой түүхтэй миний одоо энэ эргэж санаж байгаа болохоор бид чи юу шүү дээ бас жоох азгууч гэх юм дөнгөж төгсөө шүү коронавирус болсон. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Яг алын талын дээр гарч ирэл бид чи нэг продакшн болоо ангаараа юм гэж бодоо. Тэгэл шууд анхныхаа уран бүтээлийг хийж үзээ шүү бүгдээрээ нийлээл. Нэг кино руу дайраал орсон чи шүү коронагаар. Яг нөгөө киногоо дуусгаад орон нутгаар ингээ гоё мөнгө олдог баатрууд болоо шүү коронавирус болж байгаа. Тэгэл бүр ингээл яахаа мэдэхгүй тий. Шанаад тусна. Тэгэл бүр шууд ингээ амьдрал шууд аавс юм аваа авцсан шүү дээ шууд. Тэгж байж байгаа л 2 жилдээ л короны 2 жил гэртээ бид нар ч бүр хийцэх бүр юу ч дээ одоо нэг гэрийнхэн ажил хийдэг хийгээд хийхгүй одоо жүжигчд бол бүгдээрээ л одоо залуу уран бүтээлч бүгд л гэртээ байгаа шүү дээ өөр юу хий.
Тэгээ яг тэгээ байж хат манай нэг юу ангийн дараах сайхны найз маань яг тухайч яг карантина бас амар тийм сошиал контент тухайч YC гэж гарч ирээд тийм тэгж хийгээд яг тэгээд бид нар чи ингээл найзууд юм чи уулзсан шүү дээ. Тэгэл тэгээд идэгсэхгүй ер нь тэгж хэлдэг байсан. Андаа юм сошиал юм гэж контент хийж энтэй чам амдэр гоё ингээд юм хийгээж таньж чадчих сэтгэж шүү дээ. Чадвар нь биш тэгэл яваад дүүс. Тэгэл тухайд нэг таахгүй тэр за яг нэг тэр чинь нэг амбиц байгаа шнэ. Кино жүжигчин гэдэг нэг амар амбицтай. Тэгээд кинонд л тоолно, уран бүтээл орно гэсэн юм та. Тэгэл би бол тэгтээ яг нэг коронавир нэг хөөрхөн уран бүтээлд ингээд дундуур нэг орж гараа ингээд яваад тоглоо яваад төсөв. Тэгэл за кинонд л тоолно, юун контент ментент гэж боджоол маанаас тэгж ер нь дандаа тэсэлт уулзсан дандаа зүгээр хараа гоё контент хэлдэг. Тэгэл бодож явж байгаа л тэгэл нэг өдөр за ер нь бүр нилээн хийцгүүчлээ шүү. Гэр орныхан ч бас нилээн өвөө болоод эхэлж шүү. Тэ? Энэ сургууль төгссөн тэ? Нэг нь их сургууль арай гэж төгссөн байдаг хийж бүтээсэн юм баг гэртээ тэ? Мөнгө орчих гэсэн олон нэгчээл. Тэгэл эмээ бич нэмийг өгдөө шүү дээ. Тэгэл эмээдсэн жоохон шууд хэлэхгүйсэн чи өөр ажил төрлөө олчих гэж. Өөр юм. Жүч мөшнөө да. Яг болж гэж хэлээгүй зүгээр болтлоо юм өөр юм гэдэг. Тэгэл ер нь тийм эмээгийн тэр үгэн дээр л юм яг шар хөдлөл. За ер нь сошиал сайхнат яриад юм хийвэл ер нь ямар яадгийн хандаа гэж жоо судалгаа зөвлөгөө аваад бүр. Тэр үчин сайхнах ч одоо ганлиах тийм нийлсэн. Тэ нийлсэн. Байсан шүү дээ. Тэгэл дээр нийлээд ч бас нилээн том. Вайзин тий. Яахгүй. Тэгэл сайхнатаа уулзаж бүр гэртээ дуудаж байгаа. Бид чинь гэр барихан. Тэгээ шууд дундаа уулзаа гэртээ уулзаад хоол хийдэг. Ер нь яад яндаа гэсэн чинь ийм юм байдаг. Өдрүүд гэж байдаг мэт. Тэгэл бүх юмаа надад ингэ зааж өгч байгаа. За хинтээ ихэ болж. За хинтээ. За ингээл ангийнхныгаа санааны л хүнэл хайж байгаа шүү дээ. Ангийнхан ч гэхдээ бас бүгд бас тий талтал руу явсан. Манай анги дөрөв охинч бас юм хий эхэлсэн байсан бас. Тэгэл за хинтээ их вэ гэж хараа. За бас нэг айш авираа харна тий. Тэгээ хол орой харна. Тэгээд юу яг бүгд дээр гоё найзууч гэсэн бас нэг таарахгүй юм шиг юм байдаг шүү дээ. Тэгэж л өөр шүү. Тий ажил өөр гэж бодоол. Тэгээ би ч өөрөөс жоохон нэг тийм уртамаг юм шүү дээ. Байсан. Нилээ догшин байсан. Хоёр багтаа дуусах тийм ааштай байсан ч. Тэгж харж байгаа л бид нар яг тэр богоон тохгүй. Тэр бол амар сонио. Ингээд бид нар богоонд ингээд яг өмнө явж байсан чи яг тухайд чи бас ингээд яг офшид ч тийм дөрв тавлахнаа ингээд явъя барь баахан хямаа тавьсан гэж явчихчих. Яг би зингээ өөс хараас авчихсан. Би ингээд би зиг ягаад ч юм гөлөрцөө. Тэгэл гөлөрч сууж байгаа. Би хойлоо юм их үсч. Тэгэл ямар амттай. Ямар амт хийл та байлаа. Тэгэл бит хоёр зас тоглоомч шиг байл. Найзхан төрсөд дээр очиж жоохон халамцоо нэг яриад. Хойлоо хоттоо чи яг зүгээр юу ч хийгээл үзье гэлсэн. За тгийгээл би төрүүлж бас те. Би төрүүлэх хотод ирээл. Би зүй маргааш нэлээ нөгөөдөр нэрэл. Тэгэл ярил за юм аа гэж за тэг. Тэгээ нэг манд нэг ийм сэтв байна гэл. Нөгөөдгөө бол бит хоёр шиг зохиолоо баяжуулаад. Тэр нөө төвчээр заслаа штэ. Тэр ахны контент үү тийм шүү дээ. Яг бүр хамгийн ахны контент. Тэгэл би ч яг коронавирус чи яг тэгдэг байсан шүү дээ. Яг 5 болоо Discord-оор яриад. Дооч би тийм л. Discord-оор яриад яг тийм өдрийн 5-аас өөрийн 5 6 хүртэл тоглолт. Яг 10 он гэдэг. Тэнгүүч 10 оны живчний цаана фондор юу болдог вэ те. Тэгэл тэр нүдэнд харагдал. Тэгээд хичин бас юу шүү дээ. Яг нөгөө контент хиттэй контент бас амар яг бүүм хийж эхлэв. Тэнгүүд нь яг бит хоёрыг жоохон хулгайсан монсон хуцаалаа дээ. Энэ тал дээр өмөрч хэлэхэд бас ерөнхийдөө юм бид байхгүй. Одоо анх бид нар ч триг үзээд нэг санаа авсан нь бол үнэн шүү дээ. Тэнгүүдээ бас нэг Монголд байдаг угаасаа хүн болгон л одоо ингээд дэлхийн нийтээрээ тоглож шүү дээ. Тэр яг таг ингээд хуулсан бол юм бол байхгүй. Санаа авсан байхгүй бид нар. Тэгээ за ийм хийж болох юм байна. Бодсон. Тэнгүүд л би ярьж би ч юм уу тоглоом шал холхон заяа. Бүр мэдгүй. Компьютер бол мэд шивж мөвж бол мэднэ шүү дээ. Тэгээс тоглоом бол мэдэхгүй заа. Тэнгүүд нь бизэд ярьж өгч байгаа байхгүй андаа нэг ийм болт юм аа. Ингэт юм аа тий. Эхнэрүүд нь ингэдэ ээж аауд нь ингэдэ хүүхдүүд нь ингэдэ живчний авд юм бол тэгэхээр хоёлаа ингээ ичи. Гэл шууд цохол ингээ баяжуулаад би тоглоомынхаа өднөөс яриад бизи нэг тийм яг мэддгүй хүнийхээ өднөөс ингэж яг гой цохол босгож ярил. За хоёул 3 дугаар хийж үзье. Тэгээ энийг ер нь ярихад айгу гоё заяа. Хамгийн гоё нь юу гэж одоо ингээд битэр чи яг ингээд эхний 3 дугаар бол яг өөртөө цэвэр бичиж байгаа байхгүй. За ингээд хамт суугаад зохиол бичиж байгаа шүү дээ. За ингээд ийм үйл явдал эхлээд ингээд угаасаа рил хэмжээ ингээд жоохон богинохон байх хэрэгтэй гэл. Тэгээд хийгээд эхэлсэн эхний 3 дугаараа цацхахынхаа өмнө
эхний нэг дугаараа цацсныхаа маргааш нь за энэ нэсэд нэг 1000 хүн үзчихвэл баг гоё болсон доо. За шүү дээ. 1000 л үзчих тэгээ болоо гэвчихсэн чинь хийгээд нэг удаагүй цацаагүй байжсэн нэг удаагүй ингээ харсан чинь 100000 хүн үзсэн. Хүү юу зорилт чинь бүр ингээд 10 дахин нуглагтаа явчихлаа шүү дээ. Тэгээ байжсэн. За тэгвэл ингээд болж ийн нэг юм. Тэгээд тэр чинь ингээд өсөө явж байгаа шүү дээ. Тэгээ хоёр дахь цацсан чинь бүр л шууд 100,000. Шууд 100,000. Гоё шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө нэг яг моол болон сайлуулна гэдэг шиг ингээл явж байгаа тийм. Хулгаас Тэнгүүд нөгөө хүнд чинь бас нөгөө нэг хийх урам зориг орж байгаа шүү дээ. Яг тэр заавал ингээ яваагүй байсан байлаа ч гэсэн тус тусынхаа өөр дахиад нэг юм оролдоол ингээл болохын төлөө ингээл хичээгээл бүгдээрээ явна шүү дээ. Гэхдээ тэр үед нь бүр төлхөө хүч болж байгаа нь тэр хандлт болоод ирж байгаа юм. Тэнгүүд нь окей болох юм байна. Тэнгүүд нөгөө үзэгч нар чинь цаашлах тусам илүү урт метражтай, илүү урт нөгөө нэг минуттай юм хүсэж байгаа юм чинь. Илүү хоёр юм хийгээч. Хоёр гэдэг. Одоо яг нэг хэлэхэд бол одоо хүртэл яг ингэ хийгдэж байгаа. Төвчээр тасрлаа. Тий, төвчээр тасрлаа. Одоо хүртэл яг ингэ одоо ингээл 4 жил болчихлоо. Хийгөө тэгэж. Одоо яг тэрийг жоохон байж байгаа шүү дээ. Тий. За жоохон дуусч. Энэ талаар хүмүүсээ ярилцсан аа. Гэтэ яг би нөгөө нэг залуу уран бүтээлч болохоор нэг асуулт суучмаар байгаа. Би ч пүнтийн хичээс асуусан. Пүнтийн хичээс надад нэг хариулт гэсэн хоёроос сайн сонсчмаар байна. Мэдээж нөгөө нэг бүх бах би цай хоёрын хувьд бол соёлын их сургуулийг төгссөн тийм. Жүжигчин мэргэжлээ. Монголд одоо жүжигчин мэргэжлээ сургаж байгаа хэдэн сургууль байгаа лээ? За, хэдүүл хамт тоолж байна. Мэдээ соёлын их сургууль. Сити соёл кино урлагийн сургууль. Игцэг сургууль тийм. Хүмүүс Монголын үндэсний сургууль. За, зохиомж хийж байгаа. Зохион 6 байна. За өөр за тэгээд маш олон нөгөө нэг дугуулсан секцүүд байгаа. Тий. За ер нь бол нэг жилдээ доор дунджаар нэг хідэн төгсөгч жүжигчин мэргэжлээ төгсөж байгаа тийм судалгаа ч юм уу харсан уу? Харснаа ч тэр бол үгс ойлгомжтой. Жилд бол сойсик гэхэд за нэг 100-аас 100-150 жүжигчин төгсөж байгаа. Гэхэд сойс бол хамгийн бага төгсөгчтэй сургууль. За тэнгүүд Сити кино урлагийн дээд сургуулиуд бас тэрнээс их ч юм уу тэр хвцэл байгаа. Тэнгүүд жил дунджаар нэг 600 700 яг бол явчих. 600-аас 800 хүүхэд жилд төгсөж байгаа. мэргэжлээ төгсөж байгаа. А би ингэж суух гэдэг. Жүжигчин мэргэжлэр ингэж олон сургууль бэлтгэн за одоо зөв юм уу эсвэл буруу юм уу зүгээр бидний л бодол шүү. Тэгээ өөрсдөө л үзэл бодлын талаар хэлж байгаа тийм. Тэгэд энэ нь бас ингэж яг энэ жижиг зах зээл дээр яаж нөлөөлөх гээд байдгийг гэдэг ч юм уу. Энэ талаараас хоёрын бодлыг сонсох гэсэн. Пүнтгийгч бас надад нэг бодлоо хийсэн. Тэгээд хоёрын бодлыг сонсчмаар. Ер нь л ингэж боддог шүү дээ. Одоо зөв буруугийг бид нар бол шүүхгүй шүү дээ, тий. Гэхдээ хүний сонирхол угаасаа тэгэл бодол бас байгаа шүү дээ. Хүн өөрийнхөө зорьснороо нэг байгаа. Бас хүн ингэж даган дуурайж харснараа нэг байгаа. Тий. Угаасаа чадахгүй өрнө чадна гэж хүмүүс ингээ нэг сумлснараа ч юм уу тий. Ингээ ороод ирдэ шүү дээ. Тэнгүүд одоо тийм олон хүмүүс төгсөөд тэгээ яг ингээд яг бодит байдал дээр нүүр тулаад ирэхэд хизээч яг үр дүн тийм байдаггүй шүү дээ ер нь бол. Хизээч байдаггүй. Тэгээд тэрнийхээ төлөө тууштай тэмцэж чадсан нь л явдаг байх гэж боддог. Тэрнээс шил нэг юм аль сургуультай бол сургуульдаа биш авиас чадвар байх хэрэгтэй л доо. Тэнгүүд энэний чинь бас нэг 50% байх хэрэгтэй шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн тий. Тэнгүүд энийг одоо юг мэрч юм дээ. Тэгээд хүмүүс ингээд өөрсдөө л зориод ингээд яаж байгаа юм чинь хамгийн гол нь өчнөө олон мэрэгжил байгаа, өчнөө олон амьдрах боломж болцоо байгаа. Тэнгүүд заавал энэ зүйлийг ингээд сонгох гэсэн юм байхгүй шүү дээ. Тэнгүүд гоё сонирхол хүсэл зорилгоор явж байгаа юм чинь тэгээд ард тал дээр нь үр дагавар нь бас жоохон муухай шүү дээ. Яг үнэ хэлэхэд яг ингээд 100% ингээд гараад ирэх юм нүүр тулаад ирэх. Нөгөө мэдгүй хүмүүстэй мэдүүлэхийн тулд бас зарим хүмүүс бас байгаасаа гэдэг. Зүгээр тий жоохон ингээд ийм юмыг ингэж хийвэл ингээд хэцүү шүү. Тэрийг жоохон ойлгуулад жишээл зорьсон бол тэгээд тэр чигээрээ зор чадахгүй бол тий энийг болоо. Тэгээ эртхэн болоо амьдрал чинь сүйдэн шүү гэсэн утгатай юмыг нь жоохон ойлгуулж өгөх хэрэгтэй болоо гэж боддог. Тэгэхгүй бол хитрхи бас ингээд 700 гэдэг чинь ямар их юм бэ тий. Их өгөөд тий. жижиг шүү дээ. Яах юм бэ энэ жижиг зах зээлтийг нэрэл нэг хүн ам цөөтэй байжээж үнэхээр л бүр гадагшаа мадагшаа зах зээл рүү өрсөлдөхгүй бол одоо Монголын зах зээлд бол хизээч нэг тийм олон жүжигчин олон ийм инфлюенсерүүд байгаад нэмэргүй шүү дээ. За миний хувьд бол юм. Энэ бол зөв. 600 700 жилд бол зөв заяа. Энэ бол зөв. Тэр яад бол бүх хүүхдүүдийн дэ хүсэл мөрөдөл зорилго тухайд билэж өчсөн гэд мэрэгчлэг төгсөөд
гоё хүн болгон л гоё харагдаж гоё од болж жүжигчин болох гэж гарч ирж байгаа шүү дээ. А тэгтээ гол нь төгссөн хойноо бүр ингээ яг чанартай байх хэвээр нь хамгийн чухал. Тэгжээж одоо энэ юу байхгүй. Энэ бол миний бодол шүү дээ. За. Энэ бол миний бодол. Би бол тэгж бодохгүй. Одоо ингээд дуртай болгоно орж ирээ кинонд тоглож гин. Гой сайхан төрсөн мэрэгжлийн бос хүмүүс ингээд кино урлаг руу орж ирж гин те. Кино урлагийн хүмүүс тэрийг өөртөөсөө авч гин. Энэ төгсөж байгаа жүжигчид өөртөө чанартай, царайтай, сайхан өөртөө арчаатай, өндөр нуруутай те. Царимутай хөвгт байсан ч гоё Монгол ахын царайтан бол болдог шүү дээ те. Энэ хүмүүс өөртөө чадвартай, мундаг, чанартай төгснийхаа дараагсан бизиг хэлдгээр яг хэцүү байдаг. Хэрэгтэй. Тэгэл шантрахгүй гүрийгэл, мэрийгэл ингээл ингэчээж бидний жижигэн зах зээл олон томор өрсөлдөгч олонтой болж бид нар ингэж бүр амар одоо контент маань ч юм уу одоо медиа маань чанартай болно тийм. Чанартай болно. Өөртөө чанартай зүйлийг эрэлхийлж ирмэлцэлдэг болчих юм бол энэ шал өөр дуртай болно орж ирж жүжиглээд байхгүй тий кинон тоглоод дуулаад одоо дууч төрөл ингэж орж ирж жүжиглэдэж штэ яг гэдэг шиг би бол тэгж бүр яг ингэ дургу урдаг цаа ингээл модель яг уу үнэхээр гой сайхан хүмүүс байна найзууч зөндөө байгаа шүү тэгээ гой сайхан хүмүүс зөндөө байдаг тэнгүүд за төгсөж байгаа энэ олон төгсөж байгаа чинь жилд штэ зөвхөн жилд дунджаар штэ энэ олон төгсөж байгаа хүмүүс өөртөө гоё юм чанартай төгсөж гарч ирээд бас ойтон багтаа ингээл урсгал тагаал нь хинш мэдгэдэггүй төгсчтэй хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Тэгэхгүй гоё чадвартай, чанартай багшийнхаа өгөнд ордог. Муу багш гэж хаач байхгүй. Тэгээд өөртөө хичээл зүтгэл манай багш л тэгдэг байхгүй. Зүтгэл авьяас бол 1%, 99%. Гэтэ авьяас таах хэрэгтэй гэж манай багш л ярьдаг байхгүй. Тэнгүүд чанартай гоё төгсөөд ингэж өршөлтөөр хэмжээний байж чадах юм бол энэ бол бидний зах зээл олон гоё томорч бүр ингэ яг алалцаж эхлэх байхгүй. Би бол яг тэгж л боддог. Тэрнээс биш яг төгсөж гарч ирээ залуу уран бүтээлээ дэмждэг юм бол хаач байхгүй. Монголд бол ялангуяа. Хизээж дэмжүүлчих үзээгүй. Дэмжиж гойж бол явж өгснөө. Тийм хизээж байдгүй шүү. Тэрийг л би хаач. Тэмээд тэгээд хүн бас одоо би зүгээр бас энэ надад зүгээр нэг ажиглагтай байгаа юм. Хүүхд болгон заавал контент их байхгүй шүү дээ тий. Тэгэд би одоо энийг дахиад хэлчихье. Манай нэг найз гагнуурчин мэрэгчлээ. Сард 10 сая доотлолт авдаг цалин. Тэг яг энэ мэтчлэн одоо нөгөө нэг тусгай дунд боловсрол гэдэг шүү дээ. Тусгай дунд боловсрлоор бас айгүй гоё одоо том машины оператор ч юм уу хийгээ явж байгаа мундаг цалинтай амар гоё машин. Би бол олон жил ингээд медиа бүгд одоо би бүрөөс л амж байна. Тэгэд манай найз хүчнөө гоё хамгийн сүүлийн үеийн Crown, Arix унаад явж байгаа гоё амьдарч байгаа зөндөө залуучууд байгаа болохоор хүн болгон контент хийх гэдэг хаал байхгүй шүү. Хилчмээр санагдаад байдیں۔ Тэгээ өчнөө гоё мэрэгчлээ болохоор манай дүүнер манаас тэтгэлүү бас илүү гоё. Анхаалаа хандуулаарай. Энэ боломжийг те. Контентн дээр ихэд бас юм одоо хүн болгон уцаа барил одоо сошиал юм хийж болж байгаа шүү дээ. Гэхдээ жүжигчин мэрэгчлэр төгссөн хүмүүс арай өөр юм хийсэн гэж байна. Яг хийхдээ хүнд жоохон хүрхтэй жоохон өөр хүрэлттэй юм хийсэн гэж хүсдэг. Тэгж ялгараасаа гэж хүсдэг. Тэрүүгээр бас чанартай байсан. Тийм яг үнэ. Би нөгөө нэг City-гийн нэг төгсөгч залуучууд юу лээ? City төгссөн залуучууд. Одоо би зарим нэг маа найз байна. Ямранц хийн тэр. Тэд чи дийдгээд нэг залуучууд байдаг шүү дээ, тий. City төгссөн шүү дээ тэр чинь. Тэгээд тэд нар бас айгүй гоё бас ядаж жоохон City төгссөн тэр. Тэгээд тэднийг бас харахаар тэд нар бүгдээрээ жүжиг мэрэгчлээ залуучууд. Яг жоохон ингэ тоглоод байдаг хөөхгүй бас. Арай мэрэгчлээ ялгардаг гэсэн. Ялгардаг тий. Тийм болохоор бас жоохон юм ялгардаг ондоошлолтой байгаа болохоор бас proved of you дийд тий. Одоо ерөнхийдөө бол ингэж хэлмээр байгаа байхгүй. Зүгээр бид нар ч гэсэн яг өөр ажил мэрэгжил хийвэл угаасаа чадна штэ. Адилхан гар хөл байна, адилхан потенциал байна тий. Тэгэд ингээд өөр ажил хийвэл бид нар хангалттай мөнгө төгрөг олоод ч юм уу сайхан амьдрах боломж болцоо байгаа. Гэхдээ бид нар ч нэг арай бас ондоо юм зорьсон зүйл байгаа байхгүй. Бид нар мөрөөдөл хүн чинь нэг яг мөрөөдлөөрөө ингэж жигүүрлэгдэж амьдрдаг штэ. Тэрнээс шил тэгэл мөнгө төгрөг яг ингэж хөөж амьдрдаг байсан болов. Дийт бол би мэдгүй үстэй энэ чи нэг компани нэг хотлоо менежер гайгүй цэндүр машин авсан. Тэ? Үгүй магадгүй нэр ийм байхгүй зүгээр менежер ядаж захирал болсон гэж попрохгүй л байх хэрэгтэй. Менежер гэдэг наацх юм ярьж штэ бид. Тийм ер нь л тэгэл наа чи нэг хотлоо менежер болсон аа. Тэр утгаар ярьдаг. Үгүй ер нь бол тэгэл баг сар ингээд ер нь бол ингээд хөдөлгөх хүчнүүд бол бид нарт өчнөө байгаа штэ боломж болцсон байгаа тийм. Нэгэд одоо нэг улгийн сургууль ярьснаар сөөст ингээд нэг ярьдэн штэ.
би тэгтээ сүүснээс сураагүй болохоос мэдэхгүй л байна л та. Нөгөө нэг жилдээ нэг хэдэн жил байж байгаа нэг амар анги төгсдөг гэл те. Тэгээд одоо үгүй бид нар мэдэн шүү дээ. Нөгөө амар ангиудыг ангирж үсчин болсон те. Ингээд би танаа анги үс тэгж хараад идэх байхгүй. Танаа анги ер нь тэшээрээ явж шүү те. Тэгэл 70-80% явж байна баг. Ер нь бүгд шүү дээ. Манай ч одоо мэрэгжлийн бус ажиллаж байгаа бараг байхгүй. За нэг ширхэг ганцхан ширхэг юм байна. Гэтэ тэр чинь бас ангийнхантай хайртай өдөр бол ангийнхантай холбоо сүлбэтэй байдаг тэр чинь. За хэдүүлээ гэхдээ юу яж. Танаа ангис ахуулаад за хаанаа юу яж дурдъя та. За нэрээ бүгдийн нэрээ нь л. Үгүй яг нэрээ нь яхаа зүгээр одоо ер нь юу вэ? Сайгнах ч одоо юу мэдгүй мэдээ. За тэгээ Huawei чинь 4 охин байгаа тийм. За манай WhatsApp оруулж шүү дээ. WhatsApp байна. Тэнгуутлаа орон нутгийн одоо яг манай орон нутгийн маань болохоор яг орон нутгийн тийм шүү. театрууд бүгд ажилтдаг. Одоо Дундговын театрт байна. Сайн шиндийн Сарангой театрт байна. За. Тийм тэнгуутлаа хөвсгөлд байгаа. Манай хөвсгөл яг өөрөө ингэж яг тэр театрт биш яг гэхдээ өөрөө яг урлагаараа ингэж ажиллаж хайртай болохоор тэр бүр юм хийгээд бас явдаг. Тэгвэл соёлын юу гэсэн мэл нэг соёлын юмны дарга тий бас давхар юу юм хүмүүсүүдийг ингэж нэг жүжиг мүжиг тоглолдог тийм тий найруулдаг нэг тиймэрхүү юм. Тэнгуутлаа сайн мөрөдлийн театрт хоёр нь байлаа тий байсан. Одоо нэг чөлөөмөл авсан байсан яг. Гэрлэгч гэж байна. Гэрлэгч одоо ланзлаа бүр энэ медиа бүр бацсан байх. Тийм Франк шоу одоо ланзын бас нэг гишүүн болоод одоо тэрний сая Франк шоу 2 сизон найруулчлаа. Өөрөө найрууллаа. Тийм бүх юм цаачаа өөрөө сонсогчдын зохиолыг бичиж өөрөө бичээд өөрөө найруулсан. Тэгээд төслийн юм. Тэнгуутлаа мах тэр нь байхгүй. Одоо өөр чинь тэгээд мөнгөө манай хуваараа бас энэ кинон тэр тоглоод мөнгөө авах шүү дээ. Цаач мол хөдөлгөөнтэй шүү дээ. Мөнгөө чи одоо юу шүү дээ. Яг өөрөө продакшнгөө ч гэсэн яг бүх продакшнд хамаардаг. Тэндээ нийлдэг ба. Тий. Гой хуваараа ер нь өөрөө ч ер нь продакшнтай. Тэгэд ер нь продакшн. Тий өөр гэсэн нэг Wars гэдэг байгаа. Тэр тал өөрсдөө урамтай хийгээвч. Урамтай хийжсэн шүү дээ. Одоо яг энэ яриад сэдвж байгаа дуус хоолыг надаас асуух зүйтэй байна. Ангаараа нийлээд нэг продакшн байсан тий. Ангаарч зүгээр нэг залуучуудаараа л нийлээл гэх юм уу. За кино хийсээ. Хоёр ч кино болов. Нэг кино болов. Нэг зүгээр яг нэр доор нь хоёрыг хийнгүүт л яг бидний нийлж хийсэн киноноо түрүүний коронавигийн өмнө яг савуулдаг. Юу хэлээ тэр чинь нөгөө юу хэлээ? Амар юм гитгасан постертэй тий. Тэр ихтэй бас яг ингээд тэр үедээ хийжсэн гэхэд өмөрөө хэлэхэд одоо үзэхэд бол ийм шүү. Тэр ч үсэг анхны найзуудаар хийсэн анхны хайртай бас. Хайртай гэхэд хүмүүс үзэхэд чинь өөний ямар гоё хөнгөн кино вэ гэдэг. Ямар гоё юм бэ гэдэг. Тэр одоо засалт бол үзсэн. Би энэ тэрийг нэг өдөр манайх WhatsApp-аар цацъя гэж яриад байгаа. Тэр угаасаа тэгээд нэг IPT-д одоо нэг өгч мөгөөд нэг юу ахад. IPT юм уу те? Тухайн дээр нэг өгчээсэн. Яг хөө тэр ихтэй нэг юу байсан. Тухайн үед өөр нэг продакшн группүүд ингэж хийх гэж байсан киног ер нь ингээ хийхэ болонгууд нь зохиолсон шүү дээ. Тэнгүүд нь бид нар зохиол дээр ингээ ажиллаад өөр болгож молгоод яг хөө үндсэн сэдвийг аваад тэгээд өөрсдөө ингэж зохиож найруулсан. Одоо манай сайхан бэлэг маань найруулсан шүү дээ. Телефон бол гол тоглолоо. Би туслах зуртанд болоо. Би продюсер аахгүй яг ганцаараа. Хайс. Би продюсерлаа. Би ч юм ба шалаад болсон тий. Чи анхны шанаа авч. Чи миний хамгийн анхны шанаа. За. Ээж аав минь итгэл нэм. Шош корона ап гэсэн да. Ийм болохоор манайхаа хүн болгон контентийг аль байхгүй шүү. Юм эхлэн гэдэг чинь бас хэцүү угаасаа. Угаасаа 2 3 бараг 4 5 мэдгүй насаараа бараг шанаад ирсэн ч юм уу. Яг ганцаараа продюсерд амар шанаад. За одоо шанаадалт бол та гоё ярина хэдүүлээ. За эхний шанаадалт байлаа тий. За хоёр дахь шанаадалт таана юу вэ? Бага шүү дээ. Тий. Амаагүй зүг заавал продюсингийг халтгүй ер нь та нарыг хамтарсан мэдээ шанаадалт бол та мэдчихэж шүү дээ. Би амаагүй ярил л дээ. Юу шүү дээ би чинь бэлгүүнээ битэр шүү дээ. Баянатай гангбайн баянат нийлээд
битээр нэг шүн ярьж сууж байгаа. Тэр тэгтээ үнэ аягүй гоё шүү. Тийм. Юу лээ нэр Psycho гэх юм байж. Psycho гэдэг тийм шүү. Psycho гэж дуудсан. Тэнгүүтлээ тэр чинь баяна битээр ярингууд нэг шүнжингээр угаасаа ингээл дүүнер мөнөр байгаа шүү дээ. Тэгэл дандаа л бүгд нэг айл талилтаа юм ийлдэл гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ битээр чинь амар ойр. Ер нь уйлууд гэж явдаг байхгүй. Тэнгүүтлээ тэр чинь яг коронавигоор байхгүй ингээд хөзөр тоолдог. Нууцаар очиж нэг хэдэн биений доош дандаа хөзөр тоол сууж байхдаа дандаа ингээ уран бүтээл ярьдаг. Ийм кино гэж ярьж сууж байгаа. Яг нэг шин шийдэл зах ийм кино. Энийг хийч. Тэдвэл нэлээл хийч. Тэгэл тэнгууд би тийлтэйгээ зохиолын нэгээ сонсч амар зохиол. Тэгэл бидэрт бол алж байгаа шүү дээ тэр чинь. Зах усээ. Тэгээ мөнгө явах гэж. Хойлоо хоёр талаас зүгээр 50 хэд болох нь хойлоо. Алжтгаараа л тэнгууд нь тийгээд бид чинь яг 50 тал. За хэдэн төгрөг. Хэдэн сая төгрөгөөр гээ. Тэгэж гараал дүм өвлийн хөтнөр за эдэр 9-ийн хөтнөр шууд би шууд найзынхаа хаус руу объект нь цөөхөн байхгүй 2-3 объекттэй. Сүмжлээ амар үйл явдалтай. Тэгээд амар угаасаа коронавигоор ч угаасаа бүгд хийх юм кино л үзэж байгаа шүү дээ. Амар кино үзтээ бүгдийн төөж үзтээ. Тэнгуудлаа за ахаа нэг ийм хаус хэрэгтэй. Шууд найз руу бол маань найз нэг шоудчихсан нэг амар хаус ажилласан. Тэрийг санаа. За андаа нэг ийм байна. Нэг 7 зур явчих юм энэ төрөслөх. За төрөсл үнэгүй өгч чадахгүй юм шаттай байна. Тэ хамгийн доод зүгээр нэг ингээд чинь 7-ны тэнд төгрөг авчгаа. Тэгээ за хаус олчлоо. Нэг юм халаалт байхгүй. Хөлтөө хаус. Халаалт байхгүй. Яг ч халаалт байхгүй. Тэгэл гэрээс бараг 7-8 тэн аваад гарч. Тэгээ нөгөө бүх тэнэ залсан бускетл нь болчихдог. Буслаатай амар ядлаа. Тэгээ дээрээс нөгөө техникүүд тийм амар хүчтэй нөгөө техникүүд тэгэл шууд битэр чинь мөнгө барьж гараал тэр нөгөө техник төрөлт газраас очиж шүү. Заруу би ч шууд залуу уран бүтээлчтэй юм. Та ингээд аль болох доош нөгөө юун дээр од дээр авч ирсэн байхгүй. Од дээр техник төрөлж авч ирсэн. Ах дээр очивол дэмжих. Тата 50% нээчихвэл. Тэгэл сөртөө техник камер авч явал. Тэгэл балбал тэр Psycho гэх нэг IPT бүх IPT-гээр тухайн үед бол коронавигаар яг өгчээсэн. Тэгээ жоохон нөгөө масуурлах бодисны сэтвтэй болонгод хар тамхитэлсээс бандаад юм уу хар тамхитэлс бандсан юм байна. Тэр очиж уулзсан зөвшөөрөл авч ирсэн бар аль биесны зөвшөөрөл аваа хийгээд тэгээ хийцэн дээрээ яг сарын дараа сар гарны дараа лөө 2 сарын дараа бандаад ингээ юм байжлахгүй гэж бандаад тэгээд хоёр дахь савлт маань орж ирж байгаа. Хоёр дахь шанал. Бас тэгтээ алуусан уу? Ер нь тэгэл тэр чи юу шүү дээ. Ерөөсөө баг оллоогүй шахах юм уу? Чи IPD төгөж боо юм болж байгаа шүү дээ. Тэр одоо хэдэн жилийн өмнө лээ? Тэр чи одоо 21 он. Тэгээ 21 он 20 он. 21 он. Одоо ингээд би коронавид би чи хинтэр байвцсан. Энэ чи бас намайг дуудаад байгаа байхгүй. Чи гэлс нааша гараад ирээ гингүүд корона чи бүх юм энэ доторх хөдөлгөөнийг олж байгаа юм чи орон нутгийн нааша цааш хөдөлгөөнийг би чи ууланд байсан. Тэгээ ноот. Гэтэ би яг зүгээр тэрийг ингэж сүүлд ингэж би гэтээ сүүлд үтсэн хаа. Одоо ер нь бас яриад гоё шинжилээд. Бүр яг тэр сэдвэрийг гоё шинжилээд бүр амар урт болоо. Тухайд богинодсон. Тухайд жоохон зохиолч юуных асуудлаас болоод нөгөө метраж багтаад 30 минут яг 30 минут болцсон. Бид нар ч бол нэг цаг гарам төсөөл гарч байгаа шүү дээ. Яг төгшлөг гоостой заалаа. Тэгээ метражаа сунгах гад метражаа сунгаж баах урдгаар юм оруулаад. Тэгэж л балардаг те. Тэгээ тэгэж хамаагүй өвтэйгүй гэсэн зүгээр өмнө нь гоё эхлэл юм оруулаа гэж утгатайгаа барьж. Тэгэж нэг 30 өөрхий 2 3 минут болсон. Тэгэл сар гаруун болол маркетингээ хийж эхлэхийн даавн дээр тэгэж бандуулаад тэгэл за. Тэгээ Psycho-гийн хувьд бол тэгээд угаасаа хүмүүсийн хамж гэсэн яг ингээд уулзаад үдсэн хүмүүсийн хам тийм амар кино зүгээр утга санаа ямар амар юм бэ гэл. Яг уулзсан хүмүүс бол яг тэгж хэлдэг юм. Чин баяна би манай одоо баяна гэж ганг би баяна. Тэг маа можи гэд бас дүү. Тэгээд би маа ангийнх дөрөв тоолдог байхгүй. Тэг би дөрвөл голтор тэгэл нэг байшинд ингээ өрнждөг. Утга санаа нь бол маш хүнд. Тэгэл тэр фифт орж ирэл яаж байгаа. Тэр миний гайхамшигтай хоёр дахь савлт байсан. Бас муу ээж аваасаа. За өөр итгэх юм аа хөрхий өөр. Яг зүгээр өөр ч яг би шууд сонсогчтой гэсэн юм байна. Сонсогчдын өмнө гоё шалгасан арга гэдэг. Эдэрстэй одоо шалгасан арга чинь гэхдээ гоё аюу хөнгө гоё. Савлтандаа одоо тэр савуулаагүй хаа. Би энэ гэхдээ зүгээр гадарлаж байгаа сонсогчдыг жоохон савуулсан байж магадгүй гэж бодож байна.
Сонсогчдын хувьд дээр нөө санхүү манхүүгийн хувьд бол битээр ерөөсөө оролцоо. Тэгээд бас яг ер нь бол яг хуу ашигтай бол байж чадаагүй тийм баг. Бахан өөр ширтэл ер нь бараг дууссан шүү. Яг хоо тэгтээ бол хүмүүсийн ам бол маш сайн байсан. Сайн өндөр байсан. Хүрэлт бас маш өндөр байсан. Тэгсэн гэхдээ юу л да бас яг бүр анхнаасаа бүр амар ашиг олно. Алан тална гэж бас хийгээгүй. Тэр чинь бас тэр том газартай хамтарч хийж байгаа бидний хувьд бас нэр төр хэрэг байсан. Бид тэр залуу бүр захирлан залуу уран бүтээлчтэй дэмжилтэй хоёулаа хоёр захирлан сууж байгаад хоорондоо гоё дэмжсэн. Бүх юм ингээд бидэрт олгож бүх эрх мэдлийг өгсөн. Тэгээ тийм болохоор тэгээд дээрэс нь одоо том платформуд бол яг хэлэхэд бол тухайд өөрсдийнх нь онлайн гитүүд байсан болохоор бидрийг хүлээж аваагүй. Тэгэхээр тэд нар хүлээгээ авчихсан л бид нар юунаас ч яахгүй гоё бартам үзүүлчих байсан. Сонсогчдын үзсэн зүйл заавал Flemo гол. Flemo бидэртэй хамтарсан гоё ганц газар Flemo л байсан. Flemo баярлаа. Баярлалаа. Одоо л баярлж явдаг. Нэрээ залуу хүн бүтээчтэй. Өөрсдөө залуу хүмүүс байдаг болохоор амар ойлгож авсан. Тэгэл яг бид нар өөрсдөө дийлээ яриад за бид нар бол юм байна. Ингүүд бид нар зөөс бидний таны тэм чамчин гоё ялгаа гоё ингээ харилцсан байд. Тэгээ Flemo тухай гацалтан дараа бас нэг жоохон нэлийн өдөр болоод уг нь бол тийм одоо том платформ хүлээг тавцсан бол хүмүүс ямар гацалтгүй те нэг ханаас үзгүй яах вэ гэдэг асуултгүй бүгд хүлээж аваад олцчих байсан. Тэнгүүд тэд нар бол яг тийм одоо муухай ч юм уу новшин ч юм яг тийм юм бол яг энэ дээр ингээ хэлэхэд бас залуу уран бүтээлчд одоо маш олон ингээд залуу чанартай гой контент уран бүтээл кино гээд хийж байгаа хүмүүс байгаад байгаа. Тэнгүүд нь тэрэн дээр манай энэ одоо угаасаа тэр хэдийг л царайчлаа штэ гэдэг шиг одоо зөндөөл юм байгаа шнэ тий оранж номод яг алингаал бахан одоо ингээл бас тий айгу том юм одоо платформуд байгаа штэ. Тэнгүүд энэ дээр бид нар ингээ залуу уран бүтээлчтэй ядаж харж байгаас тэгэхгүй болохоор дандаа нэг юм байгаа л одоо нэг дандаа ингээд байр суурь олцсон хүмүүстэй л дандаа харьцдаг юм шиг санагдсан нэг бодлоо. Тэгээ яг хуу бид нартай ингээд жоохон юм тийм арай л өндөрлөгөөс харьцаад байгаа юм шиг. Бид нар чинь бас тийм өндөрлөө бас авирахад хэцүү шттэ гэдэг шиг. Жоохон биднийг бас яг ингээд залуу одоо гарч ирж байгаа ингээд жинхэнэ уран бүтээлч жинхэнэ өөрөө мөчгөрүүд нэртэй байгаа. Тэр жинхэнэ тэндээс олж авмаар байгаа. Санаа манаа нь юу юм бэ? Одоо ч бүр илүү ингэж бүр задгаа сэтгэдэг болсон байна штэ. Бүр илүү гоё ингээд гадны контент зах зээлийн ингэж Монгол руугаа ингэж шигтгэж ингэж яаж хийх вэ гэдэг бид нэр ингэж халцаад байгаа байхгүй хоорондоо. Тэнгүүд манай энэ одоо жижиг зах зээлт маань байгаа тэр томчууд маань одоо хүлээж авахгүй ч юм уу альс нэг эдгээр юугаа чаддгийг гэсэн юм тийм сул юм шиг хаяад байгаа байхгүй. Тэгээд биднийг бас жоохон эргэж хараарай гэж гойж байна. Тэгээ зүгээр холбоотой бас нэг юм асуухад маскийн ганц өрөх манай подкастт ороод нэг юм ярьжсэн нөгөө залуу уран бүтээлчдийн талаар. Ганцхан хол өөрөө залуу уран би хамт юм дээр ажил үзээг болох мэдгүй л хоёр ажил үзсэн нь юу? Ганцхан би кинон дээр ганцхан зургийн дээр авчихсан. Уг супер зургийн дээр юм шүү дээ ганцхан. Зургийн дээр амар сайн биш л те. Тэр үед нь хоёр кинон дээр нэг. Тэгээд ганцхан ярьж байхдаа болохоор ингэж ярьж ил. Ер нь бол өөрийнхөө үеийн бол ахмад жүжигчдийг шууд хейт хийсэн тэн дээр. Яагаад гэвэл ахмад жүжигчд тэр хоёр тийм юм гарч ирсэн үл гэж асуух гэдэг шүү. Одоо чи нэг залуу жүжигчтэй айгуу дор харьцдаг. За эсвэл нэг одоо ингээд нэг залуу уран бүтээлч нэг кинонд хариулах гад нэг заа яа тийм нэг тэр их авидыг дуудаж тэрийг ингэж ихээр нөгөө нь орж ирээ шууд цохиол руу шууд ордог гэж юм уу те. Тиймэрхүү асуудлууд гардаг гинэ. Ганцхан тэрэн дээр бити залуучууд л урлан мундаг болж байгаа. Тэгээл нэг ужирсан юм а бити заавал тэнд нь шигтгэж өгөх гээд гэж ганцхан хэлчихсэн. Хоёр зүгээр тийм асуудал ч юм уу эсвэл нэг уран бүтээлд ороод нэг гоё жүжигчтэй хамтраа тоглож явахт ч юм уу те. Иймэрхүү асуудал. Одоо зүгээр ярил ярьж болно шүү. Тиймэрхүү асуудал юу гардггүй. Юу н гардаг байсан уу? Эсвэл одоо арай өөр болсон уу? Юу н ямар хуу байгаа юм бэ? Ойтон байх хэрэг. Нааг бол ойтон байх кинонд явж байхад бол тиймэрхүү асуудал би харж ирсэн. Яг ингээд бид нар дээр ирж биш зүгээр яг хүний кинонд дэр ингээд цог явж байгаа шүү дээ. Тэгээ хүний найруулагч. Тэд бол яг за бүр улаан цаан бүр энийгээ ингэж өөрчлөлт гэж байгаа гэсэн зүгээр те. Энэ үгээ ингээд өөрчилж те. Энд чинь ийм логикгүй байна гэдэг ч юм уу те. Нэг тим юмуд л бол харж ирсэн. Тэр яг хөө тэр залуу жүжигчдийг бол яг ойтон байхлаа энэ хэд жоох ингэж инг заяа тэг заяа гэдэг юм бол байж тийм байсан. Одоо л гинт нэг амар ингэж байгаа юм шиг тэгвэл байж л байсан л зүйл тэр. Тэрнээс бүр амар тийм бол яагүй.
Тэс гоё зааж өгдөг уран бүтээлчд бол. Яг хөө тийм юм ажиглагдчихсэн. Гэхдээ бас яг угаасаа 100% өөрчлөхгүй шүү дээ. Угаасаа манайхан чи тэгээд өөртөө зохиолоо эвдүүлэхийг хүн чөсөхгүй тэгээд тэнд 1000 доллараар авирлаа гэдээ одоо яах вэ? Яаж чадахгүй юм чи тэгэл. Тэгээд яг хөө тэрнээсээ илүү бас тийм зүйлийг ойлгож харцдаг бас ахмад жүжигчнүүд тийм хүмүүстэй айгүй их ажиллаж байсан. Одоо нэг манай анхны мэгч байна. Тэгээ лав сүр бах маань амар гоё яг нэг бид хэд чинь гэдэг шиг нэрээ яг нэг уран бүтээл бид хэд чинь ингээд зүв хараад очиод амар гоё ажилласан хөө. Тэгэхэд яг л найруулагч хахал яг замчаан үгийг яг л аваа. За одоо би яаж баг найруулагчаа одоо би яаж ин болж гин үү өнөдөр. Тэр чинь одоо ингээд бид нарт ингээд хүндлэгдсэн хүмүүс байгаа шүү дээ тий. Тэнгүүд одоо яаж ин гэж амар гоё асууж ингээд яг тэр уран бүтээлч гоё хүмүүс юм байна даа л гэж бодсон юм байна. Тийм хүмүүс л айгүй олон. Тий одоо тийм ганцхан хэл шиг одоо л тэр яриа нэг тэр нэг хиний подкаст лээ тэрэн дээр нэг амар орж ирсэн шүү дээ. Ичээд ингээд цохолбогал өршлөл ингээд нэг шал ариу байх тийм. Тэрний подкастн дээр нэг тэр нэг хүн тэгж гарч ирж хэлээл нийтээр нэг тиймэрхүү юм болж болол. Угаасаа л ер нь хаа газар хүндлэл гэж байдаг те. Дээш доошоо нэг юм хүндлэл гэж байх ёстойч байдаг. Тэнгүүтлээ одоогийн одоо ах нар маань бол яг би бол яг төгснөөсөө хойш кинонд тоглоход тухайн үед яг оюутан төс курстэй ингээд кинонд тоглож байхад бол яг ингээд зүгээр ингээд зөөлдөг. За ийм бэ нүд чинь юм байна ахын даа. Нүдэж явах ингээд барь тэ ингээд гүдэх ч юм уу тэ ингээд гоё ингээд зөөлгөө гэдэг. Бидний нэг сар гаруун тэр кинон дээр ингээд бид чи цуг амьдарч байгаа байхгүй бүр шууд бүгч үжигдэн цуг амьдраад ингээд өөрөө цуг амьдраад гэж яхад ингээд шууд зөөлдөг. Миний дүү ийм бэ ийм жүжигчин болохоор юм байна. Ингээд өгөөрэй тэ тоглолтсон жоох ингээд биш. Бид нар ч өөрсдөө хараад чи яд жоох ингээд чи надах ингээд штэ. Ингээд хитэн би нэг зөвлөө өчөж байгаа штэ. Яг гэдэг шиг одоо бол яг тийм. Тэнгүүдлээ намайг бол бүр тэгжээс тэр нэг алуурчны Ондормагчин кинонд алуурчин болоод тоглож байхдаа зураг авалт амар ингээд мангар олон өнцгөөс ингээд авал ягаад зөвхөн би бүр ингээд хөлдөж өгөхөө сүлд тий. Тэрс чи ах бүр ингээд на хүүхд та нар дааруулаад наа чин бүр ядраад хүлээ штэ. Гэж гой амар гой өмөрчс тэрийг. Тэр яг хэлээгүйсэн би баг тэнд ингээд өглөөлт баг хүнд ч зураг авалт байсныг ч хэлэхүү тий. Бүр тий. Яаж их нэг мактай нэмгөө хувцастай тэр чин намрын хүүд. Гадаа өөрөөр нэг годомч нэг сөхөрцөн ингээ хөлдөжгүй л зогсоод байгаа шүү дээ. Түмэд ахвал шууд өнгөрч. Тэгжээс тэр хүмүүс чинь яг ингээ ойлгомжтой. За энэ жоох паузлах хэрэгтэй ингээ нэг чинь дулаацлах орон зай өгж байгаа байхгүй юу? Тэгвэл ер нь яг тийм биш шүү дээ. Тэгэл яг ингээ өмөрдөг шууд ингээ орж ирээ өмөрөл наа хот чинь бах чинь гэж штэ тэгж штэ. Тоглолтон зүгээр штэ яа даа. Яг нэг тийм гой юм хүмүүстэй л. Тэр бас гоё их те. Тэр мөр уг нь бол би л дотроо бодоод байхгүй юм. Ингээл авал болцсон шүү дээ. Энэ олон төрөөс орохгүй шүү дээ. Би тиймхүү бодоод тайна тэгэл. Хоёр төдөө тэгвэл харьцангуй юу нэг эрэг хүмүүстэй л байсан юм байна те. Тийм нэг аим муухай зодтой та. Яг хоо тийм хүмүүс мерсэр бол таарж ирсэн удаа байгаа. Гэхдээ ямар фантаж мутаж угаасаа. Одоо бол өөр болсон тий. Шал ондоо л өөр болсон. Яг тийм дээр үе амар тийм. Гэхдээ одоо ингээд ер нь бол нийгмээ ч гэсэн одоо ингээд цаг үеэ ч гэсэн мэдэрч байгаа гэдэг хүмүүс одоо тэрнээс ингээд би л угаасаа ийм зан характертай би л угаасаа ингэж өвтөө хүмүүжсэн ингээд энэнгүүрэл байна гэсэн юм бол байхгүй шүү дээ. Яг цаг хугацааг бүхнийг өөрчилдөг шиг л тэгэл манай өнөөчин бол тэгдэг байлаа шүү дээ. Юм зөөлдөч гэдэг байсан бол одоо ч жүжигчд юмд хүрэхгүй шүү хоолоо гэдэг болцсон байхгүй юу? Одоо тгий солигдсон байлаа. Би яг наадхан дээр чинь юм асуух. Хэдэн жилийн өмнө за ер нь саяхны хүртэл тэгэл соёлын этикийн талаар яриад ингээл нэг юм яриад тэрийгээс хөөл. Тийм юм болсон шүү дээ ер нь тийм. Яг би зүгээр одоо харахад яг тэр юм мэдээж буруу л та. Буруу байх мэдгүй. Тэгээ би танаас л асуух байх шүү. Мэдээж буруу ахтай тэгвэл одоо энэ харангуй зүгээр мэдээж нөгөө урлагийн сургууль сурж байгаа хүн бол шинжлэх ухааны технологийн сургууль сурж байгаа. Монгол улсын сургууль сурж байгаа оюутнаас маш өөр тийм үстэй. Тэ? Мэдээж ах トゥ ингэж гой болж явдаг тэ. Нэг ахтаа нэг тийм ажил ингээд туслаад өчөөж ивэл тэгээд дүүн ингээд тусалдаг. Ийм байдгалах би мэдгүй өөрөө сурааг бол мэдэхгүй байна. Зарим ах нар маань бол мэдрүүлсэн. Их тиймэрхүү байх нь зүг байхгүй яг үндэ бол. Тийм үстэй тэ. мэдрүүлсэн. Гэхдээ ер нь тиймэрхүү байх нь бол зүг байхгүй ер нь бол. Тэгэл тэрэн дээр нь яг хэд туйшилдаг байж магадгүй л дээ. Гэхдээ зүгээр яг урлагийн сургууль бол арай өөр төвшин байх гэж бодоод тээ.
мэдээж хүнтэй гоё минь тустай ах дүүтэй олонтой байх хэрэгтэй гэж би бодоод байгаа байхгүй. Тийм энэ дээр олны юм чинь. Тий, ингэж бодогддог байхгүй. Одоо ингээд залуучууд нь тэгээд нэг ганц хоёр юм дээр ингэж шууд дүгнэх ёсгүй байхгүй. Манай яг тийм байхгүй. Тий, амар дүгндэг. За энэ ах хаста намайг ингээд зараад мараад. Одоо ингээд ийм асуудал оо ядраад мөнгө өгөхгүй юм биш чи ингэж бараг ажиллаа хийлгэлээ явах юм те. Тэгээ яг хуу тийм бэжэж буцаагаад үн цэнэ өгдөг хүмүүс байгаа. Тэнгүүд тэрийг нь овчин ч гэх юм уу тэнийг юм шиг залтай ч гэх юм уу ингээд ашигладаг ах эгч нар байгаа. Тэр одоо ингээд энэ ингээд буцаана ингээд зараад байвал болох юм байна. Ингээд зараад байвал энэ ингээд угаасаа ингээд гүгөөд тэр хөөж гарах хүмүүс зөндөө. Тий, ингэж гэл тэр ахын юмд л явахгүй тэгээд энэ бацаа яг уусаа явчих тий энийг явуулчих гэл ингүүл айгу муух байхгүй энэ дүү бити ингээ одоо наа чи айгу гой сэтгэлээрээ зүгээр харин яаж энэ дүү гэх сэтгэлийн хариуг яаж барих вэ гэдэг өстэй юм нөгөө тийм л явах хэрэгтэй юм харилцсан байх хэрэгтэй байхгүй ядаж залуучууд нь ч гэсэн ах эгч нарынхаа үгнээс бити нэг амар тийм цааргалаасаа ядаж л нэг юм таниагүй үжиж нэг бити ингээд улаан цай бити ингээд хэрсүү байгаарэ тий. Тийш дээ. Ер нь бол тэгэл чинь хамт хоёр талтай. Дандаа хамт ажил 1000 тэгэл тэр хүнээс дургу болоо явсан ч хизээний цагт ямар нэг уран бүтээл дээр яаж байгаа л тэр тоогон дотор нь байгаа л бол таархан л ойлгомжтой. Тэрнээс биш нэг амар дөлөөл үзьяа. Тэрнээс гадна би нөгөө нэг тэр яриа нөгөө маш их юмсан шүү дээ ер нь тэгэл энэ тентгийн хам аль дээр үе ингээл авчирж ирэл. Тэрнээс болоод бүх би ингэж бодсон байхгүй. Сүүлд олж байгаа хүмүүс маань өөрсдөө ийм эготой ороод байсан байж магадгүй. Одоо бүр тийм болсон байж магадгүй. Эднэр ингэдэг гэсэн одоо өстө тийм юм байхгүй шүү гэдэг ч юм уу те. Тийм эготой ороод байсан байж магадгүй. Тийм нөгөө нэг гоё байна шүү дээ. Байхгүй. Бүгд талан жүжигчин болно. Одоо бол ингээл network курстаа орж ирээл шууд чи баг хинбэ гэл хоноо юм. Баг ингээ шууд тийм нүдээр ихэр чи ингээл тэнд чинь бид нар ч бас 1-2 жил ингээл гоё юмаа бэлдэлж багшаасаа юмаа сонсоод хичээл номыг хийгээ явж байгаа шүү дээ. Шууд ингээд орж ирмөө харч бас эвгүй шүү дээ. Тэгэл тэрийг чинь жоохон ингээд зөөлөх гэж. Тэгээд чинь юмын очир зүгийн жоохон ойлгуулах гэж л тэгнөхөөс. Ер нь тэгээд сөйлс гэлтгүй бүх урлагийн сурвалт тийм байдаг шүү дээ. Зүгээр л тухайн л сөйлсэл яригдсан болохоос ш. Бас бүгд л ялаа. Ер нь л яг тийм. Тийм шүү дээ. Тэр одоо ингээд бас нэг бодлын бас нэг тэр хүмүүсийг яг бодоод үзэхэд өмөрөө тэлхий тэр хүмүүс омголон байсан байна тэр үед тий. Зүгээр л амар тийм өөрсдийгөө амар гоё гэдэг яг тэр дээр мэдэрсэн тэгээ амар гоё омголон байсан байна. Алдсан их байна тий. Тэр үедээ. Тэгвэл одоо тэр цаг хугацааны ирэхээр ингээ ухаарсан байж болно шүү дээ тий. Тэнгүүт л тэр тухайн үеийн алдаал хүнд буцаагаад яг ингээ нэр хүндтэй олонний нүдэнд төртөнгүүд тэр чинь ингээ буцаагаад нэр халтаа маалчтай драма их үзээд байдаг сонсож. Тий, одоо тийм сэвдэг систем хийж үзэх гэдэг. Үнэхээр яг үнэхээр тэгж солонгос шиг чаддаг бол гоё шүү дээ. Үнэхээр гоё юм тий. Тэлцдэггүй шотлаа. Хөөх ирүүл болоо яваад. Лайтай. Тэгээ дараа нь мартчихсан шүү дээ. Тэгээ дараа нь уран бүтээлийн үзэл алгаад шаасан. За, окей. Зүгээр одоо жоохон болтой. WhatsApp руу иргээд орё. Тэгээд Эсвэл хавчиг нэг хийчихлээ. Харин амар шууд ингээ. За энэ бол юу катлик текст гэсэн байна шүү дээ. Төгсөд нь ингэж манай тэгээд энэ жүжигчний мэрэгжилтэй ингээд медиа болох гэдэг үл яг түрүүний сургуультай орохоос хавлаад асуудал хэлээ. Тэр манайгаа сайн бодчих ороорой гэж хэлэх гээд байгаа шүү. Болж байгаа нь зорж байгаа юмд л гол нь тууштай байх хэрэгтэй. Тэгээд яг тууштай байж чадвал юмаа өгнө. Тэгээд тууштай байдалд ч бас амар их зам тооцсон шүү дээ. Сайн ингээд би дүн миний 2 савс мал юу ч шүү дээ. Ер нь л тэгээд бас бизнес гоё ярьчих байна надад. Энэ баг амар ил болох. Энэ чинь би түрүүн ууланд байсан гэдэг чи амар төвхтэй байхгүй юу. Би бас ярьсанд орол мөн найзгаас ярьж энэ бол яг зүгээр энэ чинь хүмүүст ингээд эргээд очих сайко чинь ирээдл тасцчтай хөө. Тэгэнгүүт наа чинь бол амар гоё төв. За окей шууд энэ вид болно шүү. За ярих чи хэцүү шүү дээ одоо. Яг нөө бид тэгэл за мань эхлүүлээд төхөө. За бид нэр ингээ уран бүтээл хийгээд чинь корона болоод бүх хувьдаа ингээл гэр орондоо даач гэх юм. Тэ одоо мөнгөгүй хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэгэл тэнгууд яг нэг сайко хийх гэж бизиг ингээд уцчих бизиг ингээд хүүхдтэй гэр бүлээ ингээд бас гэр бүлтэй байсан. Тэгээ тэрний хандлаа миний найз чинь яасан. За мань энэ уран бүтээл чинь өнччээ.
Манд зайлшгүй мөнгөний хэрэг байна. Манайшээ уул руу самранд явлаа. гэж Жилаа. яг хөө тэг хүн болгоны амьдрал адилгүй шүү дээ ажилдаг биш. Гэхдээ ингээд би ингэсэн байхгүй. Самард явсан юм аа нэг самарчд болсон юм аа. Ууланд бүр 2 сар гэхдээ хүн яг өвлийн дүн хүүтэнд яг ингээ 11 сараас 1 сар хүртэл. Нэг биш 2 сар хүртэл ч үлээ. Тэгэхэд яг 2 сар болж байна. Тэгээ 2 сар хүртэл ингээл яг ингээд юм шинэ жил цагаан сар хүртэл гэсэн үг л байхгүй юу. Тэгэл нэг юм ууланд гараад яг юм өвдөг татсан баг өвдгөөс дэшээ ингээд цас мастай ууланд ирж чинь. Гэтэ уулан дээр бол дуулах юм байт юм лээ шүү. Яг модон донд бол. Гэтэ ингээд тийм юутэй. Тэгээд самар ингээд яг муухай ярихад ингээд самар түгээд одоо ингээд нэг шуудалаад амар 2 3 шуудаагаар ингээд давхарлаж үүгээл тэгэл отог мотог руу очихгүй чинь тэр уул өөдөөмөд. Яг самар дүүдэг хүмүүс бол мэдэнтэй. Дүүжсэн хүмүүс ч юм уу те. Самарч явж исэн. Тэгээд тэр шиг гарч марахад ярлаа. Тэр зүйл ингээд хүн тэр ийм л зүйл бодд юм лээ. Хүн жаргал даадаггүй, зовлон л даад юм байна гэсэн үг бодогдож байгаа байхгүй. Манай найз маань ч гэсэн хэлж байгаа байхгүй. За ер нь л угаасаа би чинь одоо ингээ хүүхдтэй болцсон. Тэгээд одоо ингээ ганц би аа болоод би тэр тухай үед ганц би аа болцсон гэдэг амьдарч ирсэн. Тэгээд за ингээ ер нь бол ингээд урлагаараа угаасаа мөнгө олох ямар ч боломж болцсон. Шууд ингээд хийгээд ингээд яах боломж болцоо байхгүй. Биднийг дэмжихэн байхгүй юм чинь. Тэгэл энэ хүртэл заа яах вэ гэдэг. Мөнгө л олъё. Эхний ялж мөнгөтэй болчих юм бол би уран бүтээл хийж чадах болоо ч гэж боддог. Тиймэрхүү бодол төрж юм чинь. Тэгэл ядаж хүүхдээ хүний дор оруулчихгүйсэн гэсэн. Гэтэ одоо хүртэл ингээд энэ хүртэл би явж хахад бас яг нэх гавьсан юм байхгүй л байна л да. Гэхдээ яг алтаж оноод ингээд явж байгаа маань л гоё байгаа. Хоёр идэхгүй хасаахгүй та. Тэгэл ерөнхийдөө иймэрхүү байж байгаа л наашны уран бүтээл рүүгээ ингээд орж ирж байгаа нь тэгээд одоо энэ чинээс дөнгөж л одоо бид хоёрын эхлэлийн гараал болж байна. Тэстэй одоо нэг бидний амжилтын гараан дараа байна гэдэг шиг одоо ингээд эхлэх гэж л байна. Яг тийм хэцүү зүйлийг үзчихсэн одоо хүртэл те. Мэргэжлэр хичээгээ явж байгаа юм байна. Сонсороо. Би тэгтээ 4 жил боловсрал эзэмшчихэд жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшчихэд дээд боловсралтай болчоод самранд явж байна манайхаа. Тэгээд энд арчаагууд бол биш. Тэгээд бодоод үзээрэй энэ арчаагуудаа биш. Тийм болохоор энэ салбар өөрөө ийм хэцүү байдаг шүү. Тэгэл дахиад ихтэй яг тухайн зөв корона бол амар бүр асар том. Гэхдээ миний төгссөн. Мөнгө олох аргын эхний бөгөөд эцсийн хөсөн дээр бол яг тэгвэл би чи өөрөө байгаль хэлэхэд амар хайртай мөрснөө. Яалчгүй нэр хүн бол яг тэр үед ингээд өөрийгөө ингээд барьдаг юм бэл. За уучлаарай. Уучлаарай. Модоо ингээд цохих болгондоо уучлаарай гэж цогч юм чинь. Тэгэхээр үнэхээр хэцүү. Яг тэр бол миний эхний үед хэцүү. Тэгээд байгальтаа бас өдрөө хайртай байна. Самард явж байгаа ч гэсэн бас түүх ёстой үе гэж байт юм лээ шүү дээ. Тэгээд зүгээр унцсан байхад түүх ёстой. Бас нэг байгалийн талаар нэг бас байгаль хамгаалагч юм байна чи. Манай аав чи өөрөө онцгой байдлыг одоо байгаль торгуулах гэж хамаагүй юм. Харин тийм ер нь бол гэхдээ болохгүй л юм байл. Яг зөвшөөрөл өгдөг юм байл л дээ. Тэгтэл яг хөө тэгээ хүн амьдрахын эрхэнд бол юу ч гэсэн хийх хэвдэл болчтой юм байлээ тий. Баяс тэгээд айгуу гоё амар гоё түүхээ хаалсанд баярлалаа. Энэ нөгөө нэг бидний гоё зүйл واخгүй тий. Амар гоё ингээд боддог ингээд одоо бахархах гэх юм уу тий ингээд миний туулсан бол юм хэзүүд нэг юу ч шүү байхгүй тий. Тэгмүүд энэ чи энэ хүн одоо хүртэл энэ зүйлтэй нөгөө шанаад болдог энэ төрөө тий. Энэ зүйлтэй хайртай болохоор л тэгэл тэр чинь ингээд явж байгаа шүү дээ. Хайртай бүхнийхээ төлөө тэгэл буцаж эргэж ирээд би ингэж одоо урлагаас боллоо гэвэл гэхэр шүү дээ тийм үстэй одоо. Тэгэхгүй тэгээд за мань энэ кинон дээр л өмччихье гэж хэлээ явж ирээд амар мөнгөтэй болж ирээд самнараа гэжсэн. Би зөвхөн асуухад ганц би яв гэсэн гэсэн. За одоо ганц би байгаа. Тийм. Гэтэ одоо бол нэг яг найз охинтой болцсон байгаа. Найз охинтой болоод 2 жил болж байна. Тэгээд бас нэг бодлоо ингээд ийм хэцүү шүү дээ нөгөө аав хүн чинь одоо нэг хүүхдтэй байж чад ингээд найз охинтой болно гэдэг чинь тэр хүн намайг бас ойлгож хайрлах хэмжээний байна гэдэг чинь бас тэр хүнээс зориг гарч байгаа байхгүй яг нэг л гэдэг. Намайг ингээд чинь одоо ингээд болсон болоог ингээд амьдрах гал явж байгаа тэгсэн дээрээс нэгээ хүүхдтэй ийм зүйлийг
Одоо манай найз өхөө манай өөрөө яаж залуу хүн гэдэг зал. Тэгээд залууч юу? залуу хүн тэгсээр намайг ингээ амар гоё. Юунээр үнэхээр гоё ойлгож ингэж хамт байдаг амар их баярлалаа. Хүүхдийн нас айлтдаг. Баярлалдаг тий. Бид Баг өөлөх гэдэг. энэ гоё гоё тий. Уусаа хүн болгон л нэг хүүхдтэй хүн болгон л тоолдог асуудал боддог. Аз би ээж Тэгээ бас уцаад ингээ хайрыг мэдрэх чинь бас цаг хугацаа орно шүү дээ тий. Тэгээ бас хүүхдтэй хөвөлддөг ээжүүд л гэж бид нар аюул сонссон болохос хүүхдтэй хөвөлддөг аав байгаад бас. Юм гэхдээ одоо үед бол. Гэхдээ яг хөө тэгээд ээж ч бас байгаа л да. Тэгээд ээжтэйгээрээ ч байгаа над дээр ч байгаа ингээ нэг нэрийн очин ингээд байдаг. Ичлээ одоо тэгээд ерөнхийдөө бол бас нэг амар хичтийм билээ. Яг ингээд одоо хүүгийнхээ яг ингээд бас яг аав хүн болгоны боддог л бодлох нэг. Хүүгээ ингээд хүссэн юм хийлгээд хүссэн одоо ингээд наацх ингээл хувцсноор хэрэглээ ингээл хичээл их ингээл амар юм юмнууд байдаг шүү дээ. Тэрийг зүгээр тултал нь хүснээр нь бас байлгаж үндэ болж чадахгүй байна. Гэтэ чадахын төлөө одоо ингэж хичээж явна. Ямар амар хөдрөлт юм бэ би яа. Шот жоо хай дэвсэлээ. Явсаас. Дан хүүхдийн хадлаа ингэж. Тэгэл за одоо нөгөө нэг WhatsApp руу орсон. Яг амьдрал болоо явчих. Тэг яг зүгээр хоёр хатаас гоё амжилтсч яг энэ үртэл бүх байх цагаан шанаад болсон байна тий. Би заагцсан маяг маш их самранд явсан байна. Байгалийн дайртайцсан тэр модыг зохиод мөнгөний төлөө ингэж явж ирсэн байна. Амьдралын бас тий. Амьдралын бас муухай түүхүүдийг ч үзсэн байна. Тийм болохоор одоо хоёр яг гараан дээрээ гараад одоо цаашаа давхичаасаа гэдэг дүүнээс ерөөч бас манай хамт олон бас аа ерөөч. Тэгээ манай хамт олон бол хоёрт бас дахиад энэ жил дахин хамтарч ажиллана. Тэгээд үргэлж бас дэмжихийг хичээх болно. гэж хэлээд чадхаараа одоо дэмдэл гэдэг шигтэй. Ингэж түншилжэл бид нар ингэж амьдарч байна. Тэс ер нь залуу хүмүүс гоё эвтэй байгаа тий. Эвтэй байгаад хэдэн бинийгээ чадах ядахаараа байгаа болцоогоор дэмжилсэж явж байвал биднээс арай өөр зүйлд хөрөх байхаа гэж байна. Би заах яшаал өөр юм яриад нөө хийтүүдийг ярих чад мартчихлаа. За тэр мөр яхад шинэ он гарсан байна. Он гараад тоо хитгэн он ч тий. Эхний 10 өдөр л гарч байна тий. За сая нөгөө ярьсан яг гараан дээр байна гэсэн. За яг энэ жилийн гараа яаж эхлэх гэж байна. За юу хийх төлөвлөгөөтэй байна. Ер нь амбицлж байгаа зүйл ойрын болон уртын том амбицлж байгаа зүйл нь юу вэ? Энэ талаар бас ярихгүй ч болно монголчууд маань яриул бүтгэхгүй гэдэг юм байж ярихгүй ч болно. Гэхдээ зүгээр баг зэрэг зохиолгол. Харин одоо ярьж л дээ яа тэгээ эцэн нүрэнд хийчи. Ярьж хийчи. За окей. За энийг хийн гэж хэлцэж одоо задлж хүлээгээд байгаа. Алнаа одоо жоох өөр үзнэ. Яг 25 оны хувьд бол бид хоёр ингээд амжилттай карьерийн хувьд ч юм уу одоо ингээд хийсэн хувьд бол маш муу баг нэг юм уран бүтээлийн бохицгүй байсан. Найз нөхдийнхөө уран бүтээлд бол тусалсан үе байсан. Тэгээд бид хоёр ч бас уналт шүү дээ. Энэ бол энэ уран бүтээлч хүний хувьд бол юу ч хийхгүй жил уналт тахгүй. Хамгийн том уналт. Тэнгүүтээ бид хоёр чинь бодож байгаа юм чи. За энэ хугацаанд юу ч хийсэнгүү дээ. Яаж яхад нөгөө 24 онд энэ 25 оныхоо шилжих цомыг авцсан. Яа нөгөө манай ангич нөгөө шинэ жилээр манай шилдэг гэдэг номинац өргөмжилдэг. Тэгэл шилдгийг авцсан. Тэр нэр дараа 25 онд хоёлаа алан тална гэж яг ийм яриад ордог. Тэгээд даанч тэр гэтээ юу 25 онд бол яасан юм аа. Үеийн амьдралын хувьд гэх юм уу тий. Би чи нөгөө би юу н аялаа явцсан байхгүй. Тий. Би чи маш их аялал хийгээд ээжтэйгээ 13 жилийн дараа очиж уулзаад. Хэдэн улсаар яв? 13 жилээр яв. Тий 13 жилийн дараа ээжтэйгээ. Намайг ч юу ш төхөөр 10 жил төгсгөл яваад гэсэн. 10 жил төгсгөл. 9 дугаар ангид 10 жилийн дараа 9 дугаар ангид төгсөж явахд ирэнгүүтлээ. Төгссний дараа ирэнгүүтлээ 11 төгсгөнгүүтлээ хонхны эрдэрч ядаа зогсож гэсэн. Тэгээ шүү зогсож өгөл сарын дараа яваад гэсэн байхгүй бүр. Тэгж явсараа 13 жилийн дараа сая ээжтэйгээ очиж Европ руу явж аялангаа ээжтэйгээ уулзч үзлээ. Яг миний хувьд бол амар тийм гайхалтай. Уран бүтээлийн хувьд бол маш хоосон байсан. Амьдралын хувьд бол яг тийм гайхалтай. Хизэж мартдаггаар өдөрч их ээж гэдэг хүнтэйгээ амт дээр нь уулзаа явж гин гэж юм бас. Тийм би ч яж нөгөө ер нь айлын ганц. Баггүй. Тэнгүүд нь одоо тэнд чинь Францад манай 3 дуу байдаг. 3 дуу байдаг. Тэгээ 3 дууг очиж харлаа авъя ч юм уу.
Тий. Агуу Яг өөртөө адилхан 3 ингээ очиж хараад. Яг миний бодлол Монгол төрснө шүү яваад үзсэн. Тэр чинь дөнгөж хүрээл шууд яваад үзсэн байхгүй зээл. Тэгэл тэгэхээр ч хизээш яаж яг уцын цаас хардаг гэсэн яг ингээ царайг нь хараад юм ярьж үзэж юм үзээ тий. Яг тийм тэнгуудлаа хажуугаар нь залуу аялах хэрэгтэй гэж юм байдэн шүү дээ тий. Хүн юм харамсдаг гэж байна. Яасан ч их баг харилж яв да. Яасан баг аялч яв да гэж нэг харамсдаг гэж байгаа байхгүй. Тэнгууд яг аялж үзьгээл лээс дээр очиж нэг сар гарсан байж байгаа л үлдсэн 2 сарын виз гараад үлдсэн сард нь битүү аялал хийгээл. Тэгэл нийт 4 орноор яг нэг найзтай бас 10 жилийн дараа найзтайгаа очуулцлаа. Бүр хар багийнхаа найзтай постож 10 жилийн дараа уулзлаа. 3 жилийн дараа Швед очиж найзхан гэр бүлтэй танилцаж уулзлаа. 13 жилээр ээжтэйгээ уулзлаа, дүүнэртэйгээ уулзлаа. Ахтайгаа очиж уулзсан би ч. Тэгээ бүр 25 жилийн дараа Солонгост очиж өөрийнхөө өвөөтэйгээ уулзлаа би ч. 25 жилийн. Амар ус. Наа 5 настай яг Солонгос яваа. Миний өвдөлтөд 25 хүмүүс байсан байна. Тэгээ миний хувьд бол гайхалтай. Тэгээд Монголд ирсэн чинь яг нөгөө Монголын амралтан дээр орж ирж таарад яг 5 сарын дундуур ирээд тэгэл 6 сар гэл шууд амралт ороод ирж байгаа шүү. Тэгэл хөө хай гэл нөгөө битөөс дөнгөж нийлээл нэг контент хийхин цаа. Яг уу их үү гэх гараад. Яг буцаа контентийнхаа очрыг олох гээд ингээс шууд 7 сарын амралт орж ирнэ наадам. Тэгээ бүр 9 сар хүртэл дэш араас очиж байгаа юм. Тэгэл ер нь тиймэрхүү юм бас. Тэгээ уран бүтээл явдал жоохон анцгүй яндаг байлаа. За одоо яриад байгаа эргээд орно шүү. За тэгээд бидэлж байгаа зүйлүүд гэдэг байна шүү дээ. Тийм. Одоо ой дээрээ 4 жил болж байна тий. Ой дээрээ түрүүний байж байгаа яригсан төвчээр тасарлагийнхаа сизон 2 хийж байгаа. Вау. Тий. Гайхалтай хэлтгийг харж байгаа. Төвчээр тасарлаа аль бие усэр иргэн ирнэ гэдгээр хэлж байгаа юм байна тий. Тийм ер нь бол тийм. Одоо тэгээд харж байхгүй тий тэгээд. Яг хөө битэрийн нөгөө өмнө нь яг хэлхийн өмнө одоо энэ 26 он руу шилжихийн өмнө бол яг нөгөө нэг юм бас хамтрагчид чинь бие биентэйгээ уулзраа олж эв нэгдэлтэй байж нэг уран бүтээл гарна шүү дээ тий. Бие бинийг ойлгож маань цаана асуудлуудаа ярилцаж ингэж ойлгосч. Яг хөө битэр түнжин нэг хагарсан юм аа. Яг тийм үе хүмүүс байдэн шүү дээ. Угаасаа ингэ муудалцгүй чаач өгөхгүй. Тийм муудалж ил баг буцаад ингэ цаашаа чимэр ирүүл байгаа юм шиг тий. Би бас одоо энэ зурглаачтай зураг авч байгаа залуу маань одоо бүх хийдээд бүх юмнуудыг бас хийд. Битүүр хаяа муудалцсан зураг авчд. Тэгээ PM-ийг уншаа 2-4 өмнө рүү ороод тэр өдөртөө дуурж болохгүй те. Хичээж идүүгөө ирүүл харилцаа тогтдог гэж байгаа юм. Би чи энийг бүр тэгж нэрлэж байгаа. Нэг оппозитор ч хоо. Нэг оппозитор ч хоо байлаа. Буцаа эргэн ирэлт 8 хүчтэй байлаа шүү дээ. Нэг гэдэг шиг тэнгэлтэд өргөжгүй гэдэг. Сар яг харцгаа. Сар яг харцгаа харилцаа. Аах. Хөвдөө юм аа. Миний амфрейд байдаг. Юу? Наач блоклаа. Яг хэрүүлгээ юм бичээс ч уушдгаа. Мөглөө яаж нэг ороос блоклаа хийцгаа. Гэтэ нэг хөөрхөн тийшээ юу 4 жил цаг уучаа шүү дээ. Хорго хосож чиг л болчихж байгаа шүү дээ. Хинтээ жоохон төнж юмдаг тийм. Тэгээд бид хоёрын хооронд амсан амлалт одоо юу ч гэсэн тийм гэр бүлтэй амьдралтай болж байгаа ер нь бас ч бас тийм амьдрал зохих болчоод бүр нэгдэд байгаа шүү дээ. Тэгээд хоорондоо амсан амлалтууд нь бас том орж ирээд хоёулаа ер нь 26 онд. Гэл маа гэрэх мэрх одоо ингэ цөлөхөд ш наваа бас манай аав зүгээр за явчих гинэ явахгүй гэсэн. Би ингэ уралдаа ингэ юм кино мэн хийхгүй л штэ одоо ингэ олон жил бол энэ тэр яг нэг тийм орж иж байгаа. Тэнгүүд би бит хоёр за хоёул энэ жил яг мал мэд зүтгэе бүгдийг нойр холоо хасаад тэгэхгүй бол уус амьдралын шаардлагын тийм амар том шалгуурууд бол орж ирж байгаа шүү дээ. Аав ажил хийж гинүү гадагш явчих. Тэгээ эмээ болохоор за мөнгө төгрөг олж гин үү ямар яаж гин. Бас энэ настай өмнө тэр бол яг зүгээр тэрэнд нь биш зүгээр энэ хүүхд маань одоо ингээд амьдрал дээр маань сайхан амьдралаа авчраа болоод тий авчраа болоо явчихсаа л гэсэн үднээс байн асуудаг л та. Тэгэл за яаж гин юу гэж гин ажил төрөл юу гэж гин одоо юу хийх гэж гин яг гэж нэг чинь шовтон штэ байнга л асуу штэ. Тэр нь бас нэг хөдлийн амар тийм сэтгэл зүйн дарамт штэ яг үнэ л. Тэгээд буцаад ингээд эргээ бодоод үзэх гэсэн би ч гэсэн ингээд амьдрах л ёстой штэ бүхэл бүтэн хүний өмнө хариулах хүлээчээд тэгэл удахгүй тэгэл энд бас нэг хүн гараад ирэх байх нэг тэгэл тэр хүний өмнө бас хариулах хүлээд хүний өмнө бэлдсэн байх хэрэгтэй байх бараг нэг амьдралдаа бэлдчихэд нэмж бас ормоор байгаа. Би яг хөө ингээд эрт ингээд бэлэг ирцэн дээ. Тэгээ энийг гоё ингээд шист яаж ч чал яриг нэг тийм хүнд амьдрал руу орох. Ийм одоо ингээд
Гуравтхан орчихлаа. Үгүй ад шалгалтай бол Зүгээр их уран бүтээл ярьж байсан шүү дээ. Хүний өмнө ингэ хариулсан. үгүй ер нь л тэгээ ад шалгалтай л болох ч дээ. Одоо энэ хүмүүсийн Тэр гүрийг яриад байгаа. ер нь л зорилго. Тэгээд одоо ер нь төвчээр цэцэрлэг юм. Тэгээд 100 бас бүрийн хэмжээний нэг кино дайрцсан цохол өдөр иштгэн бичүүлээд яг хүмүүс төлөвлөгөө боловсруулна. Төвчээр тасарлагийнхаа төгсгөлийн ангийг бас бүрийн хэмжээний кино болгож гаргана гэсэн. Тий, ихний төвчээр цэцэрлэгээ цуврал болгож явуулж байгаа бүрийн хэмжээний төгсгөлийн анги хийгээд тэнгуүтэ дахиад өөр нэг бүрийн хэмжээний кино. Ер нь одоогийн бит хоёрын яг одоогийн төлөвлөсөн бодол яг тий хоёр кино хоёр кино тэгээд ер нь бол сошиал контентууд маань байгаа. Тэнгүүтээ яг хуу чадвал тэгэл бүр 3 мөр ч. Тэгээ яг хуу мөрөөдөхөд мөнгө төлөх. Тэгэл ер нь бол энэ тэгж амбицлж ер нь дайрна. Угаасаа дайрн чиж хоёр биенд амлалт өгөөд яг он гараал. За оны өмнө жоохон шинжил болоод халтар малтар ингэж явж байгаа. За хоёул он гараад төлөө гаргаад яг ажил хэрэг болгоод энэ руугаа дайрна гэсэн хоёр биенд маш том өгсөн амлалт байна. Яг тийм л өмнөхийн бүгдийн үцхаа. Зүгээр энэ дээр зүгээр жижигхэн юм хинт гэж юм уу ингээ юм шидэхэд зүгээр юугаараа өөр онцлог байгаа. сэдвээрээ томрох юм. сэдв том. Нэгт сэдв том. Тэгээд дүрч орж иж магадгүй. тий хоёрт гол нь тэнцээ битээр ерөөсөө тийм. Одоо босод хүмүүс чинь одоо ингээд хитрхи ингээ үзүүлэх гээд байдаг шнэ одоо ингээд одоо яг үнийг хэлэх жоохон удлаа хэлэхэд нэг жоохон алиалах гэж юм одоо ингээ хитрхи ингээд нэг арцгнаал хүмүүст ингээл тэгээд тийм байхгүй яг л нэг бодит кейстэй амьдралтай яг юуны тулд ингээ жүжигч мэрэгчлээ төгслөө харилцаан ч гэсэн ядаж жоохон үнэн харагдсан болов уу гэж бодсон. Реалны. Тэгэхээр төвчээр тасарлаа гэдэг нэг ертөнц байгаа шүү дээ. Нэг бөхөө бизигээ хоёр амьдрал байна шүү дээ. Тэр дээр одоо чинь бөхөө ч юм уу илүү ууртай бөхөө орж ирэх үү? Эсвэл арай нэг бөхөө бол таг зөрүүд нөхөр шүү дээ. Айгуу өөрийнхөө дураараа энэ хөр байжсан. Одоо жоохон бодолтой орж ирэх үү? За бизигийн хувьд бол гээл нэг уг найзын гээл гэдэг те. Тэгээд бас бизигийн бас зүүн зөрчлүүд гарч ирвэл те. Бас гоё байх гэж бодож байдаг. Тийм амар. Архинд орсон бизийн үйл аюул сонирхолтой. Зохиол руу орж ирж байгаа. Нэг зүгээр тиймэрхүү байвал аюул сонирхолтой байна. Зохиол руу орж ирдэг хүн ч өөр юм шүү. Тиймэрхүү байвал аюул. Тэр үзчихгүй зүг. Тий үзчихгүй. Окей. Ер нь л өөрчлөгдөж орж байгаа. Ямар ч юм хуучнаар байхгүй нь боломжтой. Гэхдээ зан характер явуулчихсан одоо нюансын явуулчихсан бол шал ондоо байна. Байх зүйлүүд гинтийн байна. Тэгээ бэлэг шөөр түн хүлээж авах байх. Байхаар дээр ууртаа бөхөө бол байна оо байна. Тэр бас л ууртаа гараад тэр л байна. Гэтэ тэр донд савлгаа одоо яаж савлгаа орж ирсэн гэдэг нь сайн шүү дээ. Бас нэг юм асууж нөгөө пост продакшн одоо хойдлын ажлууд дээр арай илүү ш. Одоо шинэ өмнөх төвчөө заслаа бол хоёр анх хийж та хуцаараа л ингэдээс хийж дүүсээ. Өөрсдөө тийм. Одоо арай жоохон илүү техник дээрээ суурилж ч юм уу ингэж хийх үү төвчөө заслаа. Тэр одоо гоё бэлтжлээ. Тийм. Сэтгэл ажил явуулж байгаа. Тэнгүүдээ яг го бас нэг шууд 100% ингээ хүмүүс чинь бас за шууд хамтрах гэхгүй шүү дээ. Тэгээд ер нь бол тэгээд хамтрах хүсэлтэй хүмүүсээ хүлээж авна. Хамтарч ажил байгуулалттай холбогдсон. Байгуулагч байна. Наас PC ч гэдэг юм тийм. Тэр ч одоо жинхэнэ PC-ний газартай нэгт холбоотой контент шүү дээ тийм. Жишээл PC-нүүдтэй электрон барааны газар ч юм уу ундаа одоо тийм газар тийм. Бас нэг сонирхолтой нэг юу байгаад байгаа шүү дээ. Дэвчээс засаалаад бүхөө ганц би яваал те ингээл нэг бизнес ингээл хайс бүхд олсон байдаг лөө те. Яг төсвөлийн анги ингээд байгаа шүү дээ. Энэ бүр ингээд бүх ангиуд нь уялдаа холбоотой явж байгаа. Сүүлдээ бүрийн хэмжээний кино болох гэдэг юм. Тэгж ойлгож байна. Ямар ч энэ 26 онд тэр бид бас кино үзэх нь байгаа те. Тийм үзэн. Окей. Жинхэнэ геймерийн кино хийнэ. Хоёр. За тэгээд ер нь нэвтрүүлгийн сан мөн те. Дуусчихсан маань. Тэгээд 26 онд ингэж амбицлж байгаа зүйлүүд нь ямарсан доор маш хамжилсан. Тэгээд яг зүгээр сайн нөгөө бицаах ярьдаг шиг маш их тойрол зовлон сонслоо. Маш их шанаадаас төгс сонслоо. Тэгээд одоо хансан бахаа гэж бодож байна. Тэгэл ухарчлахгүй гэдэг шиг л одоо зүтгэхээс өөр аргагүй л. Илүү гоё өлөн ч байх. Илүү гоё юм үсгэлэнтэй. Тэгээд илүү гоё дайраа 26 онд хоёр өнөхөн битлцэх гэж шийдсэн маань шүү дээ. Тэгээд нэвтрүүлгийн цаг дууссан байна. Нөгөө сүүлд нь би нөгөө оролцож байгаа зочдоос нэг асуулт асуудаг. Тэр асуултыг асуугаад дуусгая гэж бодож байна.
подкаст анх нөгөө нэг санал тавиад би одоо чинь бүхөө ахаар дамжуулаад тань санал тавьсан шүү дээ. Тэнгүүд энэ хүү юм надад тэрөө боломж олдох юм бол эсвэл хөтлөгч энэ талаар надад хэлэх боломж олгоогүй ч юм уу те. Зүгээр төгсгөлийг хэлхийг хүссэн үг байл те. Тэгээ хэлхийг хүссэн үг ч юм уу тиймэрхүү зүйл байвал төсөлөөс их зочдтой үлдээдэг байна. За энэ За лай яваа. Би хүн байгаа маа. Тэр яах вэ? Тэгээд юу юм? Ер нь л найздаа баярлаа гэж ховорхон хэлжсэн баг. Гэхдээ ер нь бол баярлаа гэж хэлтгэлтэй сонсч ирсэн юм уу юм. Тэгээд энэ зүйлийг ингэж эхлүүлэхэд энэ хүн ингэж санал тавьж ингэж энэ өдний хүртэл ингэж хамт ингэж зүтгээд явж байна. Энэ тэр богонд явж байхад энэ хүн санал тавиагүй байсан бол би одоо бас магадгүй өөр газар ингээл юм хийгээл явж байгаа л та. Гэтэл энэ зүйлийг үнцэнтэй байхгүй. Одоо ингээд буцаад үзэхэд бидний хийсэн бүхэн амар үнцэнтэй. Тэгэд энэ зүйлийг энэ хүртэл ингэж хамтарч ингэж хийж байгаа цаашдаа хийх гэж байгаад найздаа баярлаа. Тэгээд эвтэй бай хоёлаа. Тэгээд одоо энээр үгүйс эвтэй бай, эвт шаазгаа богоор наа. Тэгэр шиг тэгэл хоёлаа ерөнхийдөө угаасаа цаашдаа ингээл амьдралаа холбогдсон хүмүүс шүү дээ. Ер нь бол эн чинь ажил мэргэжлээрээ холбогдсон, тэ сургууль соёлоороо холбогдсон, анд нөхдийн холбоогоор холбогдсон энэ эцсийн мөчөд бид амьдралаа холбосон л хүмүүс. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ уурж орж хэлсүүлсэнд бас дүүдээ баярлаа. Тэгээд ер нь бол чими болчих гэсэн. За баярлаа. За тэрч хүрхгүй. За болцсон уу? болъё доо. За би аав хүн баа. Маш гоё баярлаа гэдэг үг хэллээ. Баярлаа би зинээр яг хэлтгэлтэй. Яг нэг ийм хүчтэй хэлнэ ч бас нэг арай тийм спешиал юм гэдэг чинь шүү дээ. Тэгээ надаач одоо тэгээд би ч яг тийм л юм яригс. Яг нэг залуу уран бүтээлч те. Сайкиг одоо би чаагаад гэхдээ юу асуух болоо гэж. Саяла нөө шилжилтийнхаа дурсамжийг цаачаас нэг сэтрэж яг ярих юм байна да. Ингэдэг байсан тэгдэг байсан. Тийм дурсамжууд ярих юм болов гэж. Зүр нь тэрийг бодож л ер нь орж ирсэн. Яг WhatsApp бол яригдах байх зүгээр шилжилттэй манай бас жаахан. Ярьж мэрс бас гоё штэ гоё санагдсан штэ. Энд бас миний бас анхны гол дүр те. Сэрх гол дүр бид нар ч нэг тийм гоё дурсамж байдیں۔ Тэгээд би чинь яг нэг чатгарч байсан. Яг нөгөө чихнээсээ дөрүүтэй хуваагаад сайн тал одоо нөгөө сайн бой нөрөө штэ те. Цаашаа гэдэг нөгөө дэ жоох ард үзэнгөө яг дандаа нөгөө нэг бид нар чинь 2 дугаар курс гэдэг чинь бас өөртөөс уучраа болоод явж байгаа штэ. Тэнгүүд яг уур амьсгалын тэгэж оруулах гад яг нөгөө чихнээсээ ингэж хадалж мадлаад цаашаа гүйлгэнүүд яг 10 жил хайд өгтөд жоохоо ингэж тэрлэнгүү анда. Тэнгүүдээ сайкоч болохоор юм надтай цог байгаа. Миний барамгаа шүү дээ. Битэр чи яг чихнээсээ яг тэрэн дээр яг дөршгөөч гэсэн нэг гоё тийм хатуу болоо тий. Яг өөрөө сүлээс хилжлээ дуусч яаж байгаа юм те. Тэгж гоё. Окей. Би бүр ингээд одоо уучлаарай. Энэ яг та цаавал дуусгаа. Би юу нөхөө одоо ингээд 40 гаруй зочид уулзсан байна. Тэмүүд нөгөө нэг задгаа ярьдаг болохоор шилжилтээ ч хийж хэмжээгүй байна. Дээрээс нь ер нь ингээд хүн ингээд хүнтэй уулзаж нөгөө ярих хэрэгцээг хангана гэдэг маань өөр маш гоё зүйл юм байна. Хүн нөгөө ярих хэрэгцээ байдаг гэдэг хүнд тоол иддэг шүү те. Ярих хэрэгцээ хангана подкаст гэж зүйл маш гоё болохоор би бас энэ подкастын одоо атмосферыг сая л мэдэрч эхэлж байгаа. Тиймээс одоо бас нэг үе бодвол манай аягүй гоё үздэг болсон байна. Тэ. Маа подкастыг бүр хүмүүс хүлээдэг болсон байна. Чи өнөөдөр хоёрын гош үзсэж маа 5 дахь үзсэж байгаа байхгүй. Тэгмүүд ингээд олон хүмүүстэй уулзаад ирэхээр илүү гоё хүний нөгөө үнэ яриулах гэж үздэг. Нөгөөнийхээ ингээд атмосферыг мэдрэх гэж үздэг болохоор шилжилтийг мартсандаа бас хүний үйлчлэгч тий. Тэгэд одоо бүх ах шилжилтийг ярьж байгаа хэвээр маш их баярлалаа. Төрөө ярих болов болоо л. Сүлийг л гэж. 2027 он 10 жил шүү. Тийм ээ тий. Тийм байна. Нэг уулзахлахтай бодлоо. Яг тухайд яг тийм болж тэс сайкодоос бас чи бас жоох 10 жил өгдөөс тий. Би 11 дугаар шүү. Тийм. 12 дугаар ангил тий. Энийгээ загнаал би ч бас энэ загнаа. Хэцүү. Өөр баг ойлуулсан гаалтал. Яа тааш гээл. Тэгвэл яг нөгөө тоглоомч гэсэн яг миний тоглоом хатаа байсан гэсэн. Яг тухайд 10 жилийн дүүнэр найзтайгаа ингээд яг хоорондоо яг дүршиг ингэж хуваагдлаа өсөж хүмүүс яг бусдын дунд нь буцаж ингэж найзч мэсч ингэж худаа баг гэж яг тэр мөчөд аймаа одоо бодохоор аймаа гоё дорсомжтой санагдчихсэн тийм. Яг нэгдүгээр орлын хойдлын замд ингээд дүүнэр алхаа. Тий алхаал. Яг жоох хөвгтлээсэн шүү дээ бас тийм үст тийм. Бидний бас нөгөө нэг
цуглуулж чадсан бас Нивгах бас баярлж тэ. Гоё. Тэгэд би яг нэг юм уриалах гээд яг энэ дээрээс уриалж гэж боддог. 27 онд 10 жилээрээ зүгээр болохгүй л хамаагүй би ч цуглуулсан яг уу. Шилжтэй бүгдээрээ гоо цуглаад ямар нэг юм хий гэж миний хувьд бол тэр болно шүү дээ. Тэр бүгд Монголд байгаа шүү дээ. Бүгд Монголд байна. Ингээл подкастт тавьсан. Тэр шүү дээ. Өө яг 10 жилийн өдөр бүгдээрээ сууж байгаа подкаст гэдэг ч юм уу те. Ямар нэг юм хий тэгээд чи бас нэрөөсөө яг одоо 9 жилийг араас дагчлаа шүү дээ. Тэр нэр бол ингээл. Үгүй одоо ерөөсөө намайг ч ерөөсөө галаа таргалчиж юм. Тэгээд подкастын комент миний баруугаар хайрчтай таргалж байгаа. Яг тиймэрхүү байна. Би нэг шилжилтийн ардалт нь Масакунд нүзэгддэг. Тэнд Google явчихсан. Би манай маасанд ороо явчихсан шүү дээ. Өөр хий маасны явцсан. Яг шиг тэндээ сайклтай бас гоё. Яг жинхнээс тухайн үед амар гоё холбоотой ахтай бол. Яг жинхнээс ахтай бол чинь баг хэдэн сар бас цог байцгаа шүү баг аргагүй шүү дээ. Яг тэгэж ахтай одоо ч яг нэг холбоо солбитэй бүх цаг үед л тэгэл мэндийн зөрүүтэй нэг даварчих гох шиг. Тэгээд бас тэр кино нэг киноноос гадна нэг хамт олон ажиллажсэн баг нэг хүмүүжлээд аюу гоё байсан. Тэгээд би бас тэндээс би ерөөсөө урлагийн сургуульд сурж байгаагүйж зүгээр муухан тэнд урлагийн сургуульд сурж байгаа нэг муухан сурагч та юу гэж л мэдэхгүй ямар ч сан тэнд сурж байгаа нэг эгото нөхрийг бодвол ядаж тэндээс нэг ахыгаа хүндлээ сурцсан ч юм уу те. Нэг тим юм аваад гарсан байхгүй ядаж тэр киноос. Тийм болохоор аюу гоё. Хитлгээд нэг ярих гэсэн ш нь. Би яг тэгдэг байсан юм а тий. Яа тамаа ингээл нэг нөгөөдөө гацж жоох нэг тиймэнгүү яаж маа. Тэгээд танайх бол наавны мөнгө ахыг ярьчихдээ одоо ингэ ярьдагнаас зөв ч юм борч. Мөнгө ахаас намайг байрны ах гэдэг кинонд бид нар бүгдээр ирсэнтэй тухайд мөнгө ах нэг юу гэлээ нэг юм хэлсэн чи би мөнгө ахын үдэс нэг дуурсан ч лөө тэгээд мөнгө ах наваа нэг цогч исэн байхгүй. Тэнгүүд надаас аюу тэр мөрн аюу сүлд нэг мөнгө ах надаа би чамайг яагаад зогсноо гэж тайлбарлаа. Би түр цаг гар гадаа ярилцаад ба. Гасан ч зүгээргүй шууд зогох юм биш л те. Тэгээд би сая тулгаа чамайг сайко те. Сайко чамайг ингэ зогсон. Энэ ийм өчтэй шаханд. Тэгтээ би чамд уучлахгүй юм байна. Тэгтээ энэ ийм өчтэй гэдэг чинь. Ийм байсан бол надад амар гоё үнсэнтэй. Тэг бүгдэн дээр аюу гоё байдгийг шүү. Тэгээд 10 жилээр ямар нэг юм би одоо жилийн дараа манайхаа шилжилт киноны 10 жил болж байна. Дээрээс нь манайхаа би шилжилтээс хойш 10 жил өнгөрч гисэн байна. 10 жилд хүн хөгшрөн. За таргалт нь миний буруу гэж болно. Ямар ч хөгшрөн шүү. За өөрөө хэлсэн юм байна. За тийм байна. Юусан үрж олсонд баярлалаа. 10 жилийн өдрөө хоёулаа энэ шаарж байгаа юм хэлчихэд гоо. 10 жилийн өдрөө цугларья. Цуглаа. Ямар юм бэ? Цуглаад өгчөөрэй та. Битгий цан гаргаад гараа. Та нар цуглаарай. За тийм л тэгээд нэвтрүүлгийн өдөөгөл хийж авсан маш баярлалаа. Мэдээж тоор бэлэг бэлдсэн тоор харсан. Энэ SW-гийн тоорчод манай эмигийн тоор болсон. Энэ SW брэндийн бас гарын хийж хэлсэн байгаа. Хоёр маань одоо мэдчихэж магадгүй. Шууд юу яач? Хоёр шууд бэлгнүүдээ өөрсдөө үндэш тайлбарлаа хийж шүү. Тэгээд нэг л ч тийм. Тэгээ нэг л шүү. Чи яриа боломжтой байна. Би яг энэ дотор байгаа нэг шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж. За. Unboxing гэх юм. За бэлгийн хоёр юу тэр юу за хоёр мэдээж юугаар жуус юм бидэн тий. За жуус багтсан байна. За чангаас нэг компот багтсан байна. За мөн дээрээс нь за нөө чипс бүхэн ахын зуртай чипс багтсан байна. Чипс маань ягаад ийм савлгаад байдаг юм бэ? Хүний өдөрт авах нөгөө хэрэглээ 35 г гэдэг чипс. Тэгээд манай би чи нэг өдөрт 3-4 өгсөн. За тийм. Мөн нөгөө макарон шиг юм хоёр энийг мэдгүй лөө. Яс юм бэ? Мэдгүй бах тий. За будааг бол мэдчихэж байгаа. Бест шүү дээ. Тэгээ манай будаа бол байгаа мэдээж SW будаа байна. За тэгээд энэ жилээс манай нөгөө Crafters брендийн Узбекийн бүр номер 1 бараанууд манай алтаас байна. Наачаар шинэ тий. Флорида гэж чихнэг байна. Тэгээд мөн одоо нөгөө бидний сайн крокант гэж хэрүүдэг шүү дээ. Тий. Тэр чихнүүдийн бас альбиас нэрхий явж байгаа. Тийм болохоор бас нөгөө Crafters-ийн бас удахгүй маркетинг ажлууд эхлэн тэгээд нэвтэрч байгаа болохоор энэ дээрээс салбартчих гэж бодлоо. Удахгүй манайхад нэг реклам хийх юм байна. Тэгээд чихэр гэдэг юм байна. тий. За ингээд бас гарын бэлгээ гартуулаад мэдээж торны талаар ярьдаг байхаа тэгээд хорон байсалтай. би нөгөө зочин болгонд ингэ хэлж тайхаа. Өглөө болгоно талхсуундаа гардаг. Гасаа. Миний ч яг ихтэй өрөө өгчтэй тий. Манай эмээ чи яг одоо
тэгээ явж чадчих чирээ явж чадчих. Тэг чанартай байгаад байгаа хөөх. Тэгээд энэ аюу гоё. Чанартай. Би цоотонд аюу хайрт. Эсвэ подкастын 2 дугаар жилийн 28 дахь дугаар энэ үрээд өндөрлөлөө. Тэгээд мэдээж бид гурав ямар ч маш олон зүйлийн талаар ярилцлаа. Цаг маань читэрсэн байна. Тэгээд нэвтрүүлгийн урилгыг хэлж авсан хоёр ахта маш их баярлалаа. 26 онд ахлаа түгээрээ маш их амжилт бүтээлээр дүүрэн ухтаараа. Тэгээд WhatsApp-ийн цаашдаа ажиллуулсан амжилт хүсье. Тэгээд энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлөө. Манайха баасан гарыг баг угаараа, баг шоудаараа мэдээ шоудж болно. Тэгээд орой пив уухан байвал залгаараа. Тийм. Тойлоо залгаж. За WhatsApp байлаа guys. Баярлалаа.